та бүхэндээ энэ өдрийн минь төргий. За монголоор боо алгыг контентын маань дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаар маань маш онцлогтой байгаа. Яагаад тэгэхээр Япон улсад улсын зардлаар буюу тэтгэлгээр яаж суралцах вэ? За мөн хувийн зардлаар яаж суралцах вэ? Мэргэжил ахиулахад яах вэ гэдэг талаар бас товчхон танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээд өнөөдрийнхөө дугаарт өөрийнхөө хайртай найз улам Цэнгэл найзыгаа сайн уу Цэнгэл? За Цэнгэл найзынхаа ко-хайнер буюу нөгөө Японд магистр авсан. За зол заяагаа сайн уу золоо? Сайн байна уу? Мөн байгалаагаа бас ингээд урьж орцоо. Сайн уу байгалаа? Тийм байна уу? Урьж оролцуулаад байна. За хамгийн эхлээд яриагаа болохоор Японд хамгийн анх иржсэн тухай бас ярьж эхлэе гэж бодож байна. За Цэнгэл найзаасаа эхлэе. За Японд хамгийн анх хэзээ иржсэн? За Японы талаар хамгийн анх ер нь юу гэж бодож байсан сэтгэлээсээ хуваалцаач. Сайн байна уу? Японы Шигамужийн хамгийн том нуур Бива нуурын ирэг дээр Хиконы утас та бүхэндээ мэдчилж байна. Сайн байна уу? За намайг Улам Цэнгэл гэдэг. Би одоо сургуулийн Шигамужи их сургуулийн хүмүүс соёлын тэнхимд докторантурт суралцж байна. За анх Японд бол 2009 онд ирж байсан. Тэр үед JICA-гийн богино хугацааны сургалтанд 14 хоногийн хугацаатай Токио, Осака хотод ирж байсан. За тэр үед болохоор маш өндөр хөгжилтэй, тийм анх удаа тийм өндөр хөгжилтэй оронд иржсэн. Өндөр барилгуудтай тийм. Тэгээд метронд суухад бол маш төвөгтэй одоо маршруттай, ойлгоход маш хэцүү. Манай мөнгөө намайг замчилж тийш авч явж байсан. За хүмүүс нь бол маш ажиллаж хичээнгүү, үргэлж инээмсэглэлтэй ханддаг. За хамгийн хэцүү нь болохоор их халуун үед таарсан 7 сард очсон болохоор үнэхээр халуун газар байна гэж одоо анхны сэтгэлд тийм байсан. За тухайн үедээ одоо JICA-гийн богино хугацааны сургалтанд сууж байхдаа маш олон эрдэмтэн багш нараар сургалт одоо хичээл заалгаж Япон соёлоос бас суралцсан байгаа. За энэ завшааныг ашиглаад Япон төвийнхөө хамт олон ийм сайхан сургалтанд суулгаж одоо Япон оронтой танилцуулсан мөнгөө бит хоёр маш их баяртай байгаа шүү. Хэлмээр байна. Баярлалаа гэж хэлмээр байна. Тэ хамт олондоо бас. За Цэнгэл бас Японд яг Цэнгэг яг анх удаа Японд ирэхэд бас цуг иржсэн. Айгуу гоё дурсгалтай бас нэг 12 хоног өнгөрчээсэн тийм ээ. За байгалийн хувьд хизээ иржсэн Японд хамгийн анх? Намаас Угатен байгаль гэдэг энэ жилийн 3 сар Шигамужи их сургуулийг магистр хамгаалаад тэгээд одоо байж байгаа. Анх хамгийн анх 2009 онд Японд иржсэн 19 настай байхдаа тэр үед нөгөө нэг Монгол улсын их сургууль тэгээд Шигамужи их сургууль хоёрт хоорондоо оюутны солилцоотой. Тэгээд эхний оюутнууд нь яваад 1 жил болоод ирсэн. Тэгээд 2 дахь үеийнх нь оюутан болж ирсэн. 3 хүүхэд Монголоос Японд руу ирээд тэгээд 3 хүүхэд Японоос Монгол руу явдаг нэг тийм солилцоо байсан. Тэгээд анх ирж байхад чинь тэгээд юугаач мэдэхгүй. Япон хэл бараг юу ч мэдэхгүй нэг үсгээ үзэл тэгээд ирж ийсэн. Ямар анхны бодол дээр буучаад ямар сонио үнэртэй газар байл гэж бүр амар их бодсон. Тэр өнөө бүр одоо хүртэл санаанаас гардгүй шүү дээ. Энд ингээ бороо орсны дараа ч юм орой явж байхад яг нэг тийм сонин тигний юм шиг нэг далайн ч юм уу нэг тийм сонио үнэрттэй шүү дээ. 3 сард иржсэн үү те? Тийм 3 сард иржсэн. Тэгээд яг 1 жил болоод буцсан. Хамгийн анх эрэхтэй болохоор яг Шигамужид иржсэн те байгалийн. Тийм Шигамужид яг Кансай Куко дээр буугаад тэгээд сургуулиас тосож аваад тэгээд автобусын сургаалт тэгээд оюутны байранда ирээл гуруулаа тэгээд нэг бүтэн жил амьдэрсэн штэ. Өөр улсаас бас зөндөө олон Солонгос, Хятад, Америкаас оюутнууд ирсэн байдаг байсан. Тэгээд тухайн үед чинь нөгөө нэг хичээлдээ явна, Япон сайн мэдгүй тэгээд юу нэр тийшээ юу явчихдаггүй тэгээд ажил хийн дээрээс нь манайхаас ингээд иншаагаар нэлээд хол явдаг газар шүний ээлжинд ажилладаг ус. Тэгээд шүн 12-оос ажиллана ихшээд өглөө 5 мав гэд буудаг. Тэгээ бурхан минь ямар амар газар вэ гэж бодож байсан шээ. Тэгээд яг нэг стипенд авдаг байсан л та. Нэг хүүхдийн стипендийг гуруулаа хуваагаад ирчихлөө. Тэр бас айгүй нэмэр бол тэмтэй байсан. Тийм. Тэгээ тухайн үед чинь нөгөө
юу яагаад будаа идээд Японд ирээд анх угаас нөгөө аюу таргалдаг штэ. Будаа идээд тэгээд дээрэс нь өндөг талах хизээр аваад бүр баг 10 хил таргалаа бодсон штэ. Тэгээ нүд ингээ бүр анигоод тэгээ манай багшчин тухайд нөгөө бид нэрийг дагуулж аягүй нөгөө солилцоотны оюутнуудыгаа хоол иддэг ийш тийшээ явуулж газар үзүүлдэг байсан. Тэгээ нэг хоолны газар ороод гуруулаад дөрвөлээс үдээсэн чинь нэг эмээ байсан гэсэн чинь би амар таргалцсан чи бараг буцах төгсөн байсан баха. Тэгсэн чинь тэр эмээ асуушрууд ямар адилхан охин бэ гэх. Яг тэр үед яг нөгөө асуушрыг яг үинээсэн тий. Тэг яг үинээсэн. Тэгэл бүр өстэй ямар амар юм бэ би ингэж таргалсан бай. Нүд ингээ онийгоод бүр яг асуушруу болсон байсан. Тэр үсээ ингээ дээр бооцсон байсан шүү дээ. Тий үсээ ингээ боочтой. Тэгэхээр нөө хөөдөг гэд яриаггүй ярьдаг те монголчууд би ингээд хөөгөөд ингээд жоохон тархлаад байна гэж бас айгүйх ярьдаг те. За их таргалтай юм шиг байгаа. Ер нь ихэнх оюутнууд ирсэн нэг эхний 1-2 сард айгүй их таргалж байгаа. Тэгээ яг ажил хийгээд амьдралдаа тасаад хичээл номондоо нухлагдаад ирэхээр аяанда хантураад энд орно гэж. За зоологийн маань хувьд өөрийгөө бас танилцуулаад хамгийн анх Японд хизээ иржсэн тухайгаа яриач. За намайг Ганбаатарын Залзаа гэдэг. Тэгээ би одоо байглаад адилхан сая Шигаможи их сургуулийн Мөлийн хааны магистрийн зэрэг аваад сая 3 сар төгссөн байгаа. За тэгээд анх Японд иржсэн үе бүр хамгийн анх гэвэл 2011 онд иржсэн. Би нөгөө соёл эрдэмтэд сургууль тухайд сурч байсан 2 дугаар курсын оюутан байсан. Манай сургуулиас бас нэг тийм ажлын дадлага гэдэг маягаар ингээ оюутнуудыг явуулах гэсэн байхгүй нэг 3 сар явуулдаг. Тэгээд би чинь 2 дугаар курстаа орчоод за нэг явах боломж олцсон надаа. Тэгээд 2 сарын сүүлээр ирсэн байхгүй юу. Тэгээ ирээл онгоцны буудлаас буугаал юусоо эрчин тойрнож харж амжаагүй байцал аваа явцсан. Тэгээл чибагийн нэг тийм хөдөө оцсохгүй. Тэгээд очоод тийм тэгээ бид нөгөө ажил хийдэг байсан байхгүй. Бас гурлаа ирсэн байсан. Тэгээд октодоор ирсэн. Тэгээд Японы юм хуучны хөдөөгийн байшинд байрлаад тэгээд энэ таниалбаа дээр ажилладаг байсан. Тэгээ байжсэн чинь 3 сарын 11-нд нөгөө их газар хөдлөлт болоод Канзун бүсийн 2011-ийн 3 сарын 11-нд чинь нөгөө хамгийн том газар хөдлөлт болоод тэгээд амьдралтаа анхудаа газар хөдлөлт гэдэг юм чинь тэгээ бүр хамгийн амар юм зээд. Тийм бүр амар юм байлээ ерөөсөө гүүр мөрн ингээд цуурч мураад ингээд нуурч марцсан, зам навн ингээд хөмөрцөн. Тэгэл машин цаашин ч ингээд савлаал тэгэл гэртээ ирэнгүүд ингээд хөргөч мөгч номцсон ингээд бүр аим шиг. Тэгээ тохойд чи хэл устсан мэдхгүй юу болоод байгаагасаа олохгүй тэгэл зурагт асаангууд ингээд юусэн ингээд дандаа л юм гамшигын юм гараал тэгээ нөгөө нэг өөхөх гэдэг ханзаа мэддэг хүн гэдэг ханзаа мэддэг тэгээ нөгөө өөхсөн хүн гэдэг ингээд ханз нь гараад ирсэн тэр ингээд бүр ингээд зогсолтоо ингээд тоолоор тоолж байгаа юм шиг бүр ингээд нэмэгтэй. Тэгээ бид нар чинь жоохон байсан юм чи бүр амар аагаад цахилгаан станцнд дэлбэрээд тэгээ ингээ бүр гал төмөр алаа. Тэгээ зурагтаар нь тэгээ яг шууд үзүүлж байгаа юм чинь. Тэгэл айцсан одоо ерөөсөө ингээл Японд энд өгөх юм байна. Одоо хизээ энэ давлахаас орч ирээд аваад явах юм бол гээд пассворд хамаг юм гялгар утсан тэгээд тэрсэн. Тэгээ нэг цогтхоо болол ачаа авч явж чадахгүй юм. Явж исэн пассворд нэг жоохон байсан мөнгө авч явна гээд шинжгөө нэг нойргоо хонжсэн. Тэгээд яг цунами ирээгүй л тээ. Баахны хажуудлынхан муужсэн болохоор тэгээд ерөөсөө хүсч мөрөөдөж ирсэн газартаа нэг 12 тонол хамгийн ах хэрэгтэй. Тэгээ нэг хамгийн амар газар хөдөлтийн үзээд тэгээ буццгаасан Монгол руугаа. Өөс аав ээжэд бүр санаа зовцсон их сургуулиас ч гэсэндээ одоо ингээд ялтаа буцаад татахгүй болол аюултай гэд. Тэгээ нэг Наритагийн онгоцны буудлын дээр очиод нэг 3 хонжсэн. Нэг хүн болгон боцох гад ингээд бүр ингээд бөө очоор алцсан. Тэгээд жаа манай Монголын онгоцоос нэг өдөрт ганц нисдэг. Тэрэн дээр ингээд шавцсан хүмүүс нь багтахгүй. Тэгээд өглөө хасаал очирлал онгоц нь багтах нүггүй гэл
Тэгээ багтахгүй болол за өнөөдөр багтсангүй ундах газраа хайж аль гэж нарита бүр гэр шиг болсон сүлтэй. Тэгээ онгоцных нь усан бодлого нөгөөсөө займ нэгтэй арай болохоор нэг юм хайрцагтай бичээ нэг ус өгдөг. Тэгээд арай болохоор нэг ус бичээ хоёроо аваад ундах газраа хайхад. Зөвлөл гэж ийм амар юм байдаг юм байна. Ер нь даахлын давжчгүй хүчин зүйл чинь бүр яг хүний гараар бүр ягаад ч дээлтгэр байгаа юм чинь. Тэгэл тэр олон хүн өхөөл ингээл айгүйх юм шиг болоо. Яг тэр үед бол нилээн айсан. Гэтэ тэгэл буцаж ирнэ гэдгээл буцаад ирсэн дээ. Бодоод явж байгаа гэдэг чинь бас айгүй юу вэ шүү дээ. Сүрхий вэ шүү дээ. Бид нар л ингээд яг Японд биш Монголд байхдаа л яг ажил дээр тийм мэдээ сонсоод бүр амар шоконд орж ирсэн шүү дээ. Цэнгээ бүр ингээд айгүй сонирн болж исэн шиг санагдаад идэг байхгүй. Тухайн үед яг тий айгүй олноороо буцаж хурж ирээл тий амар мэдээлэл гараад хурдан буцаж мутагтай эрсгээгээрээ Японд одоо хэцүү байна. Япон бараг сүнлөө арлын орон живлээ гэд мэдээлэлүүд айгүй их ирж ирсэн. Бид нар ч нөгөө тэр үед нөгөө Японы англи болохоор зургатаараа юу яриад байгаасаа ойлгохгүй. За ямар ч байсан ингээд амар газар хөдлөлт болсон. Цунами ирсэн энэ юусэн ойлгохгүйсэн. Тэгээ байжсэн чинь Монголоос барыг бид нар мэдээлэл аваад байсан шүү дээ. Танаа тулж одоо сүндлөө. Тэгээд Монголоос бид цунами ирсэн гэж байна. Тичнээгөө өгсөн гэж ингээд бүр мэдээ Монголд бүр амар мэдээлсэн юм шиг гэлээ. Яг Японд заавал үзье гэж ботсон юм бол би болохоор яг Япондтэй яг учирсан гэх юм бол 10 жил төгсөөд мэрэгжил юм шиг болдгоо шүү дээ тий. Тэгээд би нөгөө нэг ер нь бол нэг солонгос хэл сурах тийм бодолтой байсан байхгүй яг. Тэгээд яг нөгөө солонгос олон анги кино яг эхэлжсэн тэр цаг үед гэх юм уу да. Тэгээд солонгос хэлний ангид орно гэж байжсэн чинь нөгөө яг ороод хуваараа авах гэсэн чинь нөгөө солонгос хэлний анги байхгүй. За солонгос хэл Япон хэл ялгаа юу байсан ингээд Япон хэлийг сонгож ирсэн нэг тийм түүхтэй. Тэгээд яг багшийн дэдэд ороод яг Япон хэл ингээд сурч эхэлжсэн. Та хэдийн хувьд яг Япон хэл хизээ яагаад сурах болсон тухайга бас товчхон танилцуулаач. За Япон хэлийг 2004 онд Хотгон Тэнгэр их сургууль Япон хэлний ангид орж суралцсан. За багаасаа хүмүүс ер нь хөвчлэн л мэддэг байх яг Ошин гэдэг кино үзэл Японд хэл сурах сонирхолтой болсон гэж ярьдаг. За би багада бас нэг 2 3 за 4-р ангид юм уу да Өмнө говьт амьдардаг гэсэн Өмнө говь аймгийн Далан задгад суманд тэр үед нэг Япон хэлний багш бас багшийн хичээл суудаг байсан л да. За тухайн үедээ нэг өсөг үзэж эхлээд за жоох хүүхдээсэн болохоор сайн ойлгохгүй. За тэр сургалтандаа ч бүтэн суугаагүй. Гэхдээ ямар ч гэсэн Япон хэлийг бол яаж ч гэсэн үзнэ гэж цаашдаа үзнэ л гэж мөрөөдөлтэй яваад байсан. Тэгээд их сургуульд орохдоо Япон хэлний ангийг сонгоод тэгээд 4 жил суралцаад тэгээд Япон хэлийг мэргэжлэр төгссөн байгаа. 8 онд Хотгон Тэнгэр их сургуулийг төгссөн. Япон хэлэндээ бол маш их хайртай. Одоо ч гэсэн одоо байнга суралцаар л явж байна. Олон жил үзэж байгаа ч гэсэн мэдхгүй зүйл маш их байгаа. Цаашдаа тэгээд улам бүр суралцаад хичээгээд явж байгаа. Байгалийн хувьд хизээ анх Япон хэл сурах болсон. Би чинь нөгөө МОС-д орчоод тэгээ 2007 онд ороход яг намайг ордог жилээс нөгөө солилцоотой болж эхэлжсэн баггүй юу Японтай. Тэгээ манай багш чинь өөрөө нөгөө Монгол Улсын их сургуулийн тухайн үед нөгөө Усатны зэн юм гэж байсан. Тэрнийг хэдэн онд төгссөн юм бэ? Ямчсан магистрийг төгссөн. Тэгээд өөрөө энд багш болж ирээд төрлөх сургуультайгаа төрлөх тэмдэгтэйгээ юм солилцоо хийсэн хүн байхгүй юу. Тэгээд тухайн үед нөгөө солилцоотой болсон гэдгийг сонсчоод за энэ унгаар явбал гоё юм байна да гэж бодож байсан. Гэхдээ ямар ч Япон хэл мэдэхгүй. Тэгээд тухайн үед чинь яг одоо ч гэсэн ялгаагүй шалтгаан хүмүүс чинь гадагшаа явах мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Гадагшаа явж лээвэл хаашаа ч явсан яах вэ? Одоо юу хийх нь ч хамаагүй те. Тэгээд нэг нүдэлч нэстэх үү юм уу хайш. Тэгээд эхний хүүхдүүд нь яваад өгсөн. Тэгээ манай анги мангаас нэг хүүхэд явсан болохоор за ер нь энэ боломжтой юм байна гэж бодоод. Тэгээд 2 дугаар курстээ ордог жилээ 9 сараас нь чөлөө нэг хирагана катагана нэг сургалтын төвд очиж суугаад үзэж эхлэе. Тэгээд 11 сард нь шалгалт нь болоод тэгээд шалгалтын бас тэр тухайн үед ч хүмүүс мэдээлэл муутай байсан юм уу нэг цөөхөн хүүхэд өгөөд
6 7 хүүхэд өгөөд тэгээд нэг 3 тэмцээд тэгээд ирсэн. Тэгээд шалгалтын яг зүгээр нэг тест нэг баг 5 маврахгүй юм байсан баха. Чи хирогана катага нөөцөө хүүхдээс одоо юу авах вэ? Тэгээд азар ч юм уу тэмцээ тэгээд ирсэн. Зоологийн маань хувьд хизээ хамгийн анх Японд урьдчилж байсан тухайгаа яриач. Би болохоор хамгийн анх байсан бид нэг 4 илүү 5 дахь ангид лсэн санагдчихэв. Нэг Японы өнгөө дамжаа явж ингээд тэгээ манайш намайг өнгөө юм чи суучгаа гэд. Тэгээ би ингээд суух гад хамаат нэрээ ихтэй зүг атсан чинь үгүй ийм жоохон хөвц болохгүй энэ хөвц чинь ингээд сурахгүй штэ одоо дөнгөж ингээд нөгөө тэг ирэхий боловсрлаа бач бүр үзэж амжааг байгаа юм чинь ингээд хэцүү гэдгсэн чинь үгүй тэгтээ ингээд зүгээрээ чаднаа манай охин ингээд дээш намайг суулгах цаахгүй тэгээ за одоо тэгээ суусоо гэдэг тэр багсансаас тэгээд осолтгууд яа бас хирагна катана үзэлгээ нэг мод зод гэдэг нэг ханз манз сураал те нэг тэгсгээ явсан юм шиг байна. Тэгээ яасан дээрээ сайн сураагүй. Тэгээ өсрөөл нэг хираганыг нөгөө Агио гэдэг штэ аюу гэх тэрийг л айгуу сурснаа санаад идэг байхгүй. Тэр хойно ч гэсэндээ хийх юм болтгүй зурж мурахаараа тэр бүсгээ цордог. Тэрнээс өөр юм сураагүй. Явж байгаад тэгээ их сургууль орох болоод мэрэгжил сонгох болоод тэгээд ер нь угаасаа тэгэл нөгөө байгалийн илтгэх шиг гадаад явъя ер нь гадагшаал явъя гэдэг эрмэлзэлтэй байсан болохоор арай нэг Японы хэл нэг өмнө нь сурж байсан гэдэг. Тэр нэг одоо 5 дахь дэ үзчихсэн болохоор арай дотн санагдаад тэгээд бас тэгэл овшин юм дээр гээд янз бүрийн кинонууд гардаг байсан. Ер нь салчтад интерес илүү Японы арай илүү ойрхон санагддаг байсан юм. Тэгээд Японлээ сонгоод соёл эрдэмтэд сургуультаа ороод төгссөн доо. Тэгээд одоо тэр хэлнийхээ хүчээр л хоол идэ явж байна. Яг тэгж байна. Бой сурсныхаа хүчтэй хэрэгтэй ингээ явж байна те. Би ч гэсэн яг бодоод байдаг ш. Тухайн үед солонгос хэл ингээ сурцсан бол бас үдээд юу хийж байгаа мэдэхгүй те. Тэгээ яг Японы хэлээр ингээ төгсөөд за тэгээ сурна гэдэг чинь бас маш том туршлага хөрөмтлүүлж гин гэсэн үг ш те. Монгол сурж байхад ямар байдаг вүлээ? Японд сурахад юу хийж амжуулдаг вүлээ те? Цагийн бүтээмж гээд бас нэлээ их юм сурдаг те. За тэгээд одоо цэнгээ байглаа золоо 3 маань одоо яг ямар мэрэгчлэр сураад төгсөө. За цэнгээ маань одоо сурж байгаа тийм ээ. За өөрийнхөө одоо Японд сурж мэдж байгаа зүйлийнхаа тухай бас танилцуулаад өгөөч гэж гуйж байна. За одоо саяны ярианд болохоор манай сургууль Шигамужи их сургууль болон Монгол Улсын их сургуулийн хоорондын солилцооны талаар одоо ингээд дурддагдаад болохоор энэ талаар жоохон тайлбарлая гэж бодож байна л да. За энэ солилцооны хөтөлбөр 2008 оноос эхэлсэн. За жил болгон 3-4 оюутан Монголоос Монгол их сургуулиас ирээд за Японоос бас оюутнууд төгссөн бол өөрсдөө одоо явж Монгол судалгаа хийж болно. Нэг жил явтаатай харилцан юм солилцоо хийдэг тийм хөтөлбөр одоо ингээд үргэлжлээд явж байгаа. Энэ жил болохоор ковидын улмаас хүүхэд оюутан бол ирээгүй. Гэхдээ өнгөрсөн жил бол одоо ямар өөр улсын хүүхдүүд ирээгүй хахад ганцхан Монгол улсын оюутнууд ирсэн. Манай сургууль ч гэсэн айгүй ам сайтай байсан. Тэгэхээр одоо гахалтай ганц улсаас ирсэн оюутнууд байгаа гэж хэлж ирсэн. За энэ манай Хиконы хотод болохоор энэ солилцооны оюутнууд гээд за одоогоор бол 40-оос 50-аад хүүхэд юм уу тий байгаа. Бид нар ингээд Хиконыг одоо жижигэн одоо community гэх юм уу жижигэн одоо ингээд гэр бүл гэх юм уу тийм харилцаатай байдаг. Монголд очсон ч гэсэн уулзаж одоо хоорондоо уулзаж ярилцах ч юм уу тий Японд байхдаа симпайууд нь дэд курсынх нь агч нар нь ирж байгаа шинээр ирж байгаа хүүхдүүдтэй одоо ажил танилцуулж өгөх амьдралд нь одоо тус нэмэр болох гэх зэрэгээр энд одоо аль болох ингээд тус нэмтэй байх тийм одоо хүсэлтэй байдаг. Тэгээд манай энэ Хиконэд бас Шигагийн сургуулийн эдийн засгийн кампус нь байдаг. За энд болохоор эдийн засгаар сурч байгаа оюутнууд Монголоос бас ирдэг 10 хэдэн оюутан одоогийн байдлаар ирээд одоо сурсан оюутан байгаа. За саяхан нэг оюутан нь бол докторантураар төгсөөд байгаа. За тэгээд Хиконы гэр бүл маань одоогийн байдлаар 50-аас 60 тийм байна.
Тэгээд биднийг болохоор анх ирэхэд Шимамура Иппи гэдэг монгол судлаач одоо багшаа одоо яг ингээд аав шиг ах шиг гэдэг юм уу те дандаа одоо ингээд зааж зөвлөөд ийш тийшээ одоо ингээд энэ тентхи одоо аялал жуулчлалын газраар гэх юм уу түүх дурсгалын газраар их дагуулж явдаг байсан. Бид нэр одоо юм үзэж хараа гэд. За хичээлийнхаа хувьд гэх юм бол Японы мэдлэггүй тийм хүүхдүүдэд сайн мэдгүй хүүхдүүдэд хичээлийн дараа бүр хичээлийн цаг дуусчаад ах чи биднийг суулгаад ингээд монголоор хичээлээ бүр тайлбарлаж өгдөг байсан. Тийм одоо бүр монголцтой хайртай тийм багш байсан. Одоо нөгөө нэг Осака дахь олон улсын Ксатны зүйн төв музейн дэд профессор одоо байгаа. Энэ сургуульд 70 жил ажиллаж агаад тэгээд өнгөрсөн жилээс эхлээд ажиллаж байгаа. За энэ завшааныг ачлаад бүх одоо солилцооны оюутнуудынхаа өмнөөс юм Шимамура багштай баярлалаа гэдгийг илэрхийлж байна. Баярлалаа багшаа. Бас энэ Монгол Улсын их сургуулийн багш нартай ч гэсэн мэд төвшүүлье. Баярлалаа. Бид нар одоо их сайн байгаа шүү. Цэнгээ одоо яг доктор хамгаалж байгаа шүү дээ тий. Тэгээ яг ямар сэдвээр ингээд бодлогоо хийж эхэлж байгаа бол За би болохоор байгалаатай адилхан солилцооны оюутнаар анх ирж исэн. Тэр үед би ч өмнө нь японы хэлээр одоо төгссөн. Тэгээ дараа нь ингээд мэрэгчлээ солиод антрополог гэдэг мэрэгчлэр шууд магистрийн ангид Монгол Улсын их сургуульд элсэн орсон байгаа. 2010 онд элсэн ороод тэгээд энд солилцооны оюутнаар ирсэн. За тэр тухайн үедээ болохоор энэ Японы тосгонд одоо тосгонд амьдардаг хүмүүс нь өөрсдөө одоо ингээд нийтийн хурал гэх юм уу тийм хурал зохион байгуулад өөрсдөө тосгоныхоо одоо энэ асуудлыг бие дан шийдвэрлэдэг. За зөвхөн нэг хүн нь дарга ч юм уу шийдвэрлэдэг биш, бүгдээрээ ярьж байгаад ингээд цаг гаргаад тийм өөрийнхөө айл бүрийнхэн тэргүүн ч юм уу төлөөлөл хүн ирээд тэгээд энэ өөрсдөө ингээд асуудлаа шийдэж байгаа энэ процессыг нь хараад одоо сонирхоод тэгээд энэ сэдвэрээ магистрийн диссертац хийсэн байгаа. Тэгээд энэ магистрийн юугаа үргэлжлүүлээд одоогоор докторантурт энэ сэдвэрээ бүр үргэлжлүүлж хүнхээр хүмүүс ихэвчлэн антрополог хүн судлал гэж орчуулад байдаг. Тэг чи одоо намаа нэг судлаач юм уу те би одоо ямар хүн бэ чи намайг судлаач гэж хэлдэг. Тэгээ антрополог гэхэлэр чи одоо хүн амьдарч байгаа газар болгонд антропологийн судлагдсан байдаг. Маш их хүрээнд судалгааны хүрээнд бол маш их арвин. Тийм болохоор зөвхөн одоо хүний соёлтой холбоотой гэх юм уу те ямар нийгэм соёлын орчинд амьдарч байгаа тэр талаар судалгаа хийдэг тийм аюу тийм сонирхолтой шинжлэх ухаан гэж одоо хэлмээр. Зөв. Мондог шүү манай Цэнгээ маань. За байгалагаас асууя. Байгалаа за одоо сургуулаа төгссөн байгаа тий магистрийнхаа зэргийг авсан тий. Тэгээ ямар сэдвээр магистрийнхаа зэргийг хамгаалав юу судалсан тухайгаа бас танилцуулаач. Магистрийн судалгааны сэдв болохоор уул нөгөө хүмүүс чинь бакалавртаа судалжсэн сэдвээ ч юм уу тий үргэлжлүүлээд судалдаг шүү дээ. Тэгээд миний хувьд болохоор бакалавртаа бүр шал өөр юм сэдвээр рекламжсэн нэг бензингойтой холбоотой. Угсаатны 90 угсаатны зөвч болохын чөлөө нэг тиймэрхүү юм бичижсэн. Тэгээд тэр чинь угаасаа магистрийн цааш үргэлжлүүлээ судлаа гэсэн чинь магистрийн судалгааны сэдв болохгүй. Тэгээд судалгааныхаа сэдвийг сонгох ч угаасаа айгүй чухал асуудал шүү дээ. Нилээ ярьж байгаа багштайгаа төвлөлдөж байгаа сонгосон. Манай багш ч өөрөө нөгөө брад судлаач. Ер нь янз бүрийн юм судална л та. Гэхдээ анх нөгөө брадын бөө судалж байсан. За манай энэ багшийн бэлдсэн докторийн судалгааны ажил тэгээ манай Цэнгээ ихч орчуулсан байгаа. За тэгээд энэ ном болохоор юуны тухай бичсэн бэ гэхээр ерөнхийдөө нөгөө Бразилийн дунд социализм задарч унснаас хойш 92 оноос хойш штэ тий айгүйх Бразилийн дунд ч гэлтгүй Монголд тий айгүйх дэлгэрсэн бүр ингээд нийгмийн үзэгдэл болтлоо бөөнөр авширсан штэ тий энэ яагаад авширчваа яагаад бөөнөр авширваа гэдгийн талаар судалсан. Тэгээд энийг судлахын тулд чинь тий Бразилийн ямар зовлон туулж яаж өдий хүртэл ингэж ирсэн 1930-аад оны үед яаж хэлмэгдүүлэлтэнд өртөж ийсэн тий
бурайд гэдгийг авч үлдэхийн тулд ямар юм яаж ийсэн гэдэг тэрний талаар нэлээд бүгдийг дэлгэрэнгүй бичээд манай агш болохоор энэ номоо бичгийн тулд Доронтод Баян уул сумуудад голчилж судалгаагаа хийжсэн мэлээ. Миний сүүлийн дүгнэлт нь хэм бол яг яагаад бөөнөр ингээд дэлгэрээд те айгүй их болоод байгаа юм бэ гэдэг дээр багшийн дүгнэлт болохоор юм гэсэн. Нөгөө Брадууд чинь 1958 онд илүү дээ нөгөө Оросд чинь Брад Монгол улс гэж байсан шүү дээ. Тэгсэн чинь 58 он хүртэл Брад Монгол улс гэж байсан Оросд. Тэгсэн чинь өөртөө засахаар нь тэгээд тэгсэн чинь 58 онд ерөөсөө Брад монголчууд хоёр холбоогүй юм байна гэд Оросын засгийн газраас дуумаас гэх юм уу Монгол гэдэг нэг юм хасаа ийцэн. Тэгээд Оросын Брад ч одоо өөрсдөө Монгол биш гэсэн мөртлөө би Брад гэж байгаа хэрнээ Монгол биш гэж боддог хүмүүс айгүй хэд байхгүй юу. Тэр ерөөсөө зүгээр системтэйгээр Оросын улс төрөөс авсан арга хэмжээ. Тэгээд нөгөө одоо Монгол гэдэгтээ нэг ижилслээ алдсан гэх юм уу да тий. Ижилслээ алдсан хүмүүс гэж үзэж байгаа. Угсаажилтаа алдсан. Тэгээд 90 оноос хойш тэгээ Монгол шууд Брад улс ингээ холбоогүй юм шиг болчихж байгаа шүү дээ. Нэг адилхан үндэстэн угсаатан биш болчихж байгаа. Тэгээ 90 онд задраад социализм задарсны дараа бөө гарч ирснээр энэ одоо Монгол Брадыг нэгтгэх нэг тийм соёлоо хамгаалж үлдэх гэсэн дархлааны нэг тийм одоо юу гэдэг нэг тиймэрхүү үзэгдэл маркаар гарч ирсэн. Бөө олсон ирсэн нь тийм шалтгаантай гэж дүгнсэн байсан. Зөв. Удирдаач багшийнхаа сэдвтэй ер нь холбоотой ойролцоо багшийнхаа сайн мэддэг сэдвийг судлах нь ер нь зөв юм байна гэж бодож ирсэн. Тэгээд багштай ярилцж байгаа за Брадын талаар. Тэгээд би өөрөө бас Брад байхгүй юу. Тэгээд Алтарган наадам гэж мэдэх болов мэдэхгүй болов. Алтарган наадам 94 оноос хойш болж исэн. Тэгээд тэр чинь 2 жилд нэг удаа болдог. Тэгээ газраа өөрчлөөд Брадууд ч ерөөсөө Орос Монгол хятадд тархан сууршаад ерөөсөө диаспора штэ тий амьдардаг. Тэгээ тэр хүмүүс чинь нийлээд 2 жилд нэг удаа наадам хийдэг тий. Тэгээ за ер нь энэ багштай ярилцаад энийг судлах уу гэх тэгээд ямар учраас хүмүүс ингэж наадам хийгээд байгаа тий. Яг юу илэрхийлэх гээд байгаа, юу харуулах гээд байгаа гэд тэгээд Алтарган наадам нэг судалт эхэлсэн. Тийм Алтарган наадамд хамт туршлагын судалгаа гэх юм уу да тийм. Алтарганы талаар бас ингэж бяцхан бас асуумаар санагдаж байна. За Алтарган наадам 2 жилдээ нэг удаа болдог гэсэн шүү дээ тий. За тэгээд ингээд нөгөө нэг юунууд нь зохион байгуулагдах газрууд нь ингээд өөр байдаг юм тий. За жишээлх юм бол за Даш Балбар сум гэдэг юм уу тий. Доронтой аймгийн Балбар сумд одоо жил болгон зохион байгуулагддаг гэсэн үг юм байна шүү тий. Тийм. Тэрүүгээр аяг онцлогтой л доо. Одоо жишээлбэл одоо хүртэл Оросд 7 удаа, Монголд 6 удаа зохион байгуулагдсан. Тэгээ 2020 онд болох байсан Оросд. Тэгээд данц коронавирус болоод хойшлогдсон. Тэгээ энэ жил болохоос төлөвлөгөөд байгаа юм билээ. Тэгээ антропологийн судалгаанд ч юм болохоор ерөөсөө field work буюу хэрийн судалгаа ч хамгийн гол байдаг. Судлаач хүн яг тухайн газартаа очиж бичлэн оролцож судалгаа хийх нь ерөөсөө антропологийн хамгийн гол асуудал. Тэгээд би ч заавалжгүй хэрийн судалгаа хийх ёстой. Учираас 2018 онд Шигамжийн сургууль судлаач оюутан байхдаа 2018 онд тухайн үед ч Оросд эрхүүд болж исэн. Эрхүүд 7 сард болсон. Тэгээ хэрийн судалгаа хийхээр явсан. Тэгээд би ч өөрөө Оросыг барыг мэдгүй шүү дээ. Барыг мэдгүй гэж юу нь мэдгүй. Тэг яг хоо Брад болохоор нэг Брадаар нэг хүмүүсийн ярьж байгааг ойлгоно. Гэтэ өөрөө бас ярих таа мó. Тэгээд Интернэс Монгол явчаад Монголоос тэр чинь нөгөө нэгдсэн автобус явд юм билээ. 5-6 автобус, нэг автобус 40-50 хүн гэхээр 3-4-6 хүн хамтдаа үзэхээр явдаг. Бас наадамд оролцож зөндөө олон тэмцээн болдог.
Тэгээд Ирхүүрөө Улаанбаатараас автобусаар явсан. Тэр чинь бараг 1200 км байдаг. Тэгээд Ирхүүд очоод 3-4 хоног нөгөө яг судалгаагаа хийгээд хүмүүстэй уулзаад ямар тэмцээн юу болдог бүх юмыг үзээд тэгээд наадам дууссан. Тэгээд үргэлжлүүлээд бас судалгааг сонирхолтой байсан болохоор тэмцээнээ ганцаараа үлдээд тэгээд настай хамт Монголоос ирсэн хүмүүс ингээ яваад өгч байгаа байхгүй юу. Тэгээд цаашаага уус ордоо гээд Брэдүүд амьдардаг тосгон тэгээд цаашаага байгаль нурдунд байдаг ойхон арал тийшээ явсан. Тэгээд тэрунгаар бахан явж байгаа. Тэгээд би ч өөрөө ерөөсөө тэнд хүн танихгүй мэдхгүй. Тэгээд энэ бас амар нөгөө юу болсон. За яг төссөн юм хайшаа нөгөө Монголоос судалгаагаар явна гэдэг Брэдүүдийн янз бүрийн группүүд байдаг байхгүй юу? Орсын, Монголын хятадын тэр группүүд л орсон. Тэгээ би ингээд судалгаагаар явнаа. Надад туслаад өгөх юм байна уу гэсэн чинь над руу нэг хүн бичээд тэр бас өөрөө Эрдэм номын хүн байсан л та. Тийм ингээд алтран дээр ирээд хэлээрээ би чам тусалж өгнө гэхээр тэр хүнд ингээд шууд итгэцэн. Тэгээ яг алтран дээр нэг дууны тэмцээн үзээ явж байсан чинь тэр хүн тэгээ таарад би ингээд тантай бичсэн гэсэн чи өө тийм юм байна штэ гэгээ тэгээ танилцаад тэгээд тэр хүн надад айгүйх тусалсан намайг эрхүүд үлдчихэд ахадтай уус ордуулаа очиж өгөө цаашаага найз найзуудынхаараа очиж өгөөд ингээд бахан танилуудаар ингээд амжаад явсан. Орс хэл мэдгүй хүн ч бас айгүй хэцүү. Тэгээд орс ч бас аюултай газар гэж ярьдаг юм хтэй хүн ганцаараа. Тэг хүмүүс бас гайхчлээсэн л та. Энэ хүүхэд одоо хаа байсан Японоос ирсэн. Тэгээд Монгол гэж байгаа. Тэг ийм юм хийгээ явчаадаг гэж бас гайхал тий. Тэгээд баахан явж агаад нөгөө богоны билет мэдлээ захих ч юм уу тиймэрхүү юм зөндөө туслаа. Тэгээд ойхон арлаар явчаа буцаж улаан өдрөө ирээд улаан өдөд манай хамаатнууд амьдэрсэн юм лээ. Хамаатнуудаа олоод тэгээд нэг тэдний 3 мөр хонцоо. Тэгээд нэг сар гарсан болчоод судалгааны ажил хийгээд Монгол руу ирсэн. Тэгэж нөгөө анх магистрийнхаа хээрийн судалгааны ажлыг хийжсэн. Хээрийн судалгаа гэдэг чинь тэгвэл айгүй чухал юм байна те магистрийн зэрэг авахад бол те судалгааны ажил гэдэг бол үнэхээр чухал байдаг юм те. За золоо маань ямар чиглэлээр судалгаа хийгээд сургуулаа төгсөө бас төгссөн байгаа те энэ жил. Тий. Одоо сая энэ 3 сар төгссөн. Би бас антропологийн хоноор төгссөн л дөө. Би сая угаасаа хийсэн нэг соёл эрдэнэ төгсөөд миний мэрэгчлж байсан Японы мэрэгчлээ. Ерөөс антропологтой холбоогүй. Тэгээд бакалаврын дипломын ч гэсэндээ бүр орчуулгын онлын арга зүй талаас нь Японы номыг хэрхэн орчуулсан бэ? Орчуулгад ямар арга байдаг гэхэл нь тиймэрхүү маягаар аль нь гэвэл баг хийлэнжил тал руугаа хамгаалж ирсэн байхгүй юу. Төгсчөөд Японд зэгч ажилтнаар ирээд сурж байгаа байхлаатай танилцаад тэгээд азаараа, хувь тавилангаараа, баглагийнхаа ачаараа багштайгаа одоо саяны хэлсэн Шимамура багштайгаа танилцаад та ингээд тэгээ би тэрүүд Монгол харьцсан байсан л та. Тэгээ та ингээд намайг аваач гээд гуйгаад тэгээ багш маань за яах юу яа. Би чамайг өөр хэлшинжлэн багшад танилцуулж өгье гэж уулна хэлжсэн. Тэгээд ах тэгж ирчээд тэгээ орч чаддгүй хэлшинжлэн багш тэр. Тэгээ багш маань за чи ингээд антрополог хэрвээ сонирхолтой ингээд судалгаа хийж чадна гэж бодож ил би чамайг өдөртөж өгье ингээд заагаад өгье гэд. Тэгээд авахч дээр антропологийн ухаанаар анхаарад тэгээ миний судалсан сэдв болохоор олон улсын гэрлэлт нөгөө Япон эрэгтэй хүмүүстэй гэрлсэн Монгол эмэгтэй хүмүүсийн талаар судалсан. Тэгээ Монгол эмэгтэй хүмүүстэйгээ холбогдоод аль болох тэгээд ингээ багшаар дамжуулаад ч юм уу өөр таньдаг хүмүүсээс гуйгаад ч айгу нэм хувийн чанартай хувийн яаж амьдрал ингээд орж байгаа болохоор ер нь яг яриа өгөх хүн бол айгу хоор исэн. Гэтэ ингээд сайн сайхан агч нарынхаа буйнаар хүмүүсээс яриа авч чадсан. Тэгээд ер нь олон улсын гэрлэлтэнд гарч ирдэг соёлын асуудал нь юу гэдэг юм бэ гэдэг талаар судалсан л да. Яг л хоёр өөр орчинд өссөн нас биеийн төр хүртлээ тийм байж байгаад одоо ингээд нэг соёл дотор ингээд амьдрахаар ямар асуудал тэр гэр бүлийн асуудал дотор үүсдэг юм бэ? Адилхан Монгол хүн ч юм адилхан Япон хүн байсан ч гэсэн хоёр өөр хүн учраас асуудал үүснэ шүү дээ. Тэгээд тэр нь нэмээд улс нь өөр, соёл нь өөр байхаар
ямар зөрчил үүсдэг юм бэ? Тэрийг яаж давж туулж байгаа юм бэ гэдэг талаас нь судлаад сая төгссөн. Бас сонирхолтой сэдвүүд судалсан байна те. Тэгээд золоогоос бас дахиад нэг асуулт нэмээд асуучих. За хамгийн их гэрлэлт бол ингээд одоо яг эхний 3 жил ч юм уу те өөрсдийнхөө харилцан бие биенээ таних хугацаа ч гэдэг юм уу те. За нэг 5 жил болоод ирэхээр арай илүү гүнзгийрээ 10 жил болоод ирэнгүү за ийм л юм байдаг юм байна гэд ингээд нөө дасах хугацаа ингээд байдаг бах те. За тэр чинь бол зөвхөн олон улсын гэрэлтч биш те. За Монгол хүнтэй суухаар мэдээж эхлээд үл ойлголцох зүйлүүд бол мэдээж тохиолдсон шүү дээ тийм ээ. За олон улсын гэрэлтийн хувьд за эхний тэр 3 жилийн хугацаанд ямар асуудал хамгийн их тулгардаг юм шиг санагдсан бэ? Судалгааны одоо үр дүн гэх юм уу та? Эхний 3 жилийн хугацаанд бол хамгийн их тулгардаг нь бол хэлний бэрхшээл. Одоо юу гэх юм анхандаа бие биентэйгээ зүгээр англиар харилцаж байгаа цуцсан хүмүүс ч байна. Эсвэл бүр ингээд анхнаасаа айгуу сайн явах байлтай те эхнэр нь ингээд нөхөртөөгөө цуг суусан хүмүүс ч байна. Тэгтээ ямар ч хэлээр харилцаж байсан гэсэндээ нөгөө сэтгэхүйн ялгаа гэх юм одоо ингээд төрлөх хэл байсан ч гэсэндээ ингээд өөрийгөө хүнд ойлгуулахад бас ерөн жоохон ингээд бүрэн гүйцэд ойлгуулж байгаа юм бүгдээ шүү дээ тий. Тэнгүүд нэмээд одоо 2 дахь жил англи хэлээр ч юм уу эсвэл хэдий япон хэлэн сайн байсан ч гэсэндээ яг ингээд бүр ингээд бүгдийг ингээ өөрийгөө ойлгуулсан ингээд хэлж чадахгүй ч юм уу бүр хэрэлдэж чадахгүй ч юм уу тий. Эсвэл ингээ яг гомцсноо ойлгуулж чадахгүй ч юм уу тий. Хамгийн эхний 3 жилийн хооронд бол дандаа яг тийм хэлний асуудал айгу их байд юм болоо гэж бодсон. Тэгэнгүүт явандаа 5 жил ч юм өндөр болоод ирэнгүүт энэ хүн чинь ингэдэг, тэр хүн чинь ингэдэг, манай хүн чинь ийм дуртай, тийм дуртай ч юм уу явандаа ингээд мэдээд эхэлцдэг. Боловч анхны тэр 3 жилийн хугацаанд бол ер нь хэлний асуудал. За тэгээ дээрэс нь эхнэр нь Японд ирээд цуг амьдарч байгаа тохиолдол нөгөө орчин соёлдоо сайн дасахгүй тий. Одоо ингээд хадам аав ээжтэйгээ цуг амьдрах юм бол бүр дээрэс нь нэмээд тий. Энд байдаг гэр бүлийн соёл чинь өөр Монгол дахь гэр бүлийн соёл өөр. За тэгээд нутаг орноос санаж гэдэг юм тийм ихний үед бол хэлний соёлын асуудал их гардаг юм шиг санагддаг тийм. Хоёр нь юу болоод тэгээ миний ер нь ажигласнаар бол энэ гэхдээ нөгөө нэг миний судалгаа нэг чандрын судалгаа учраас цөөн хүн дээр хийгдсэн судалгаа л да. Тэгэхээр би ингээд хүн болгон яг адилхан гэж бол хэлэхгүй. Миний ажигласнаар бол гэр бүл гэж яг ямар хүмүүсийг авч үздэг вэ гэдэг ойлголт нь жоохон өөр юм байна гэж бодсон. Монгол хүмүүсийн гэр бүл харцангуй өргөн өрөөнд байдаг. Одоо өвөө эмээ бол мэдээж хэрэгтэй. За тэгээд ах дүү нар хамаатан саад ингээд бүгдийг нийлүүлээд ингээд миний нэг том гэр бүл гэж үздэг. Ямар нэгэн зовж шаналх ч юм уу ингээд мөнгө төгрөгийн асуудал ч юм уу ямар нэг юм байдал монголчууд ч ингээд нэг юм халуун дулаан бие биендээ туслаад бүр яшигтай гэмээр ингээд бүр ингээд наалтаж бөөгнөрч амьдэрдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр японочууд болохоор өөр яагаад гэвэл чи энэ гэрээс гараад те ингээд өөр амьдрал зохиогоод явсан бол тэр л бол чиний гэр бүл. Яг аав ээжигээ гэр бүл гэж үзэн л тээ. Гэхдээ тэр хүмүүсийн өмнө ингээд одоо би бүгдийн зав яах юм бол ингээд өдөр алган мөнгө өгч юм уу те ингээд сар болгон дижээх ч юм уу ингээд хамаатан саад нь хамт ирээд амьдрын ч юм уу оюутан хүүхэд цуг ирээд тэг ингээд хоолын нүнгөө дагаад ингээд ямар ч тийм ойлголт байдаггүй болохоор Монгол эмэгтэйчүүд энд ирээд яг нөгөө яг тэр гэр бүлийн сэтгүүрээ Монгол гэр бүлтэй ч ханддаг, Япон гэр бүлтэй ч хандах гингүүд яг тийм шал өөр тийм соёлын ялгаатай нүүр тулгардаг учраас Япон хүмүүс айгүй хүүтэн цэвдэг ч юм уу тийм ингээд ямар ч гэр бүлсэг биш халуун дулаан биш гэж айгүй хэлдэг. Эсвэргээрээ Япон хүмүүс нь болохоор чи ингээд өөрийн гэр бүлээ зохиоцсон байж яагаад энэ өөр хүмүүстэй ингээд өөрийнхөө гэр бүлээс илүү ингээд туслах гээд байгаа юм бэ ч юм уу тий. Би энэ чиний энэ сэтгүүч чинь сайн ойлгохгүй байна гэд гахаад идэг. Соёлын ялгааны нөгөө юунд орно гэдэг чинь тэр бол хоёр дахь хамгийн том гэж л бодсон да. За нэгт Япон хэл нь ороо. За хоёрт соёлын ялгаа, хэлний бэрхшээл, соёлын ялгаа бол маш соёлын ялгаа юу болох нь тийм ээ хоорондын харилцаа. Тийм хүчин зүйл. Тийм болдог байх юм тийм ээ. Бэрхшээл болдог тийм. Сонирхолтой сэвдүүхэн залуу судалсан юм байна. За бас Цэнгээгээсээ бас дахиад асууя. За одоо судалгааны ажил гэж ярьдаг шүү дээ. За судалгааны төлөвлөгөө гэж ярина тийм ээ.
За Японд одоо жишээлх юм бол Японд мастер авъя, мастер хамгаалъя тий. За зөвхөн антрополог биш. Бүхэл ер нь магистрийн сургалтанд бэлсэж ороход за ямар юм судлах гэдэг ажиг нэг зөвхөн төлөвлөгөөгөө нэг өгөөд өгөөч тий. Юу лээ? Kenkyu Kakusho гэж ярьдаг лөө тий. За тэрийг өгөөд өгөөч гэж тэгж ярьдаг тийм ээ. За тэрийг бичиж өгөхөд яг юу ямар мэдлэг шаардлагатай юм бол за Монголоос одоо жишээлх юм бол за магистрийн хөтөлбөрт тийм ээ. Хувийн зардлаар ч бай, улсын зардлаар ч бай. Ер нь за нэг ийм л юм чи сураад авчих гэх юм бол чи Японд чөлөөтэй магистр хамгаалж чадна гэсэн зүйл байна уу? За миний хувьд гэх юм бол магистр докторантурт бол мэдээж судалгааны төлөвлөгөө гэж хамгийн нэгдүгээр хэрэгтэй. Тэрний өмнө юм бас багшаа олох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Судалгааг удирдах багшаа ямар судалгаа хийж байгаа тэр давуугаа одоо багшаа тэгээд олоод өөрөө одоо судалгааныхаа төлөвлөгөөг бичихтэй. За судалгааныхаа төлөвлөгөө нь болохоор докторантурт орохоос өмнө одоо орох үед болон орсны дараа гэдээ бас өөр байгаа. Тэгээ орох үед нь гэх юм бол ихтэй сэдвээ сонгоод ямар нэгэн тийм аль болох тийм явцуу утгатай гэх мэт хязгаарлагдмал өргөн хүрээтэй биш аль болох тийм явцуу хүрээтэй гэх үү одоо хязгаарлагдмал баг тийм сэдвүүн баг байх юм байна шүү дээ. Сэдвээ сонгоод тэгээд яагаад энэ сэдвээ сонгож байгаа юм бэ гэсэн одоо учир шалтгаанаа маш дэлгэрэнгүй гэх юм одоо онлын үндэслэлтэйгээр бичгтэй. Тэгээд энэ судалгаа одоо энэ өөрийн сонгож авсан сэдвийг нь өмнө нь одоо ямар хүмүүс судалж ирсэн те тэр судалж ирсэн хүмүүс нь юу гэж бодож ирсэн гэдгийг бас судалгаанд оруулаад тэгээ миний энэ одоо байгаа энэ судалгаа маань тэр өмнөх хүмүүсийнхээс хэр зэрэг ялгаатай яг онцлог шинж нь одоо юу юм бэ гэдэг. За тэгээд төлөвлөгөө гэх юм уу те энэ судалгаагаа ямар аргаар за одоо манай антропологоор хэлэх юм бол гэрийн судалгаа хийх юм уу те бичлэн одоо нийгэмд ороод хүмүүсийн дунд орж амьдраад ямар ажил хэрэгтэй гэдгийг судалгаа юм уу хүмүүсээс нь ярилцлага авах юм уу анкетийн судалгаа хийх юм уу гэдэг судалгааныхаа аргаа бас тодорхой болгож өгөөд иймэрхүү одоо дарааллаар төлөвлөгөөгөө бичих хэрэгтэй. За төлөвлөгөөгөө биччихээд хэрвээ докторантурт орсон тохиолдолд судлаач оюутнаар 1 жил суралцаад за 1 жил хагас байж болно. 1 жил хагас суралцаад за үндсэн ангидаа орохдоо бас судалгааны төлөвлөгөө илүү дэлгэрэнгүй болох хэрэгтэй. Тэр үедээ энэхүү төлөвлөгөөгөө одоо яг 3 жилээр ингээд тодорхой жилээр нь хуваагаад за яг эхний жилдээ би юу хийх вэ? 2 дахь жилээр би одоо юу хийх вэ? 3 дахь жилдээ би судалгааны ажлыг бичих хэрэгтэй. Яг тийм дэлгэрэнгүй байдлаар бичээд одоо өгдөг байгаа. Судалгааны төлөвлөгөө одоо магистр докторантурт хамгийн чухал хэрэгтэй. За энийг бичихийн тулд мэдээж Японы хэлний мэдлэг хамгийн чухал болов Японы хэлээ сайн үзвэл хамгийн чухал шаардлагатай болов гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бас мэрэгчлийн тухайн мэрэгчлэлтэйгээ холбоотой одоо ном сэтгүүл сонирм юу гэдгийг те тэрнтэй холбоотой бүх мэдээллүүдийг мэддэг юм байх шаардлагатай. Японд ингээд магистр хамгаалах байгаа хүүхдүүд тийм ээ. За хувийн зардлаар бас байж болно. Би золон байгалаа хоёроос бас асууна. За одоо Японд руу ингээд магистр хамгаалах гэдэг ингээд бодож जैन. За энэ хоёр төвшөнтэй байлаа тийм ээ. За тэгээд судалгааныхаа төлөвлөгөөг ингээд одоо бичгээд яг ингээд бэлдээ сууж ийн гэж бодъё. За тэгэх юм бол яг хаанаас тэр одоо багшийг яаж олох вэ? Удирдагч багшаа яаж сонгож авах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөөч. За бидний хувьд болохоор удирдагч багш маань одоо таньдаг гэх юм уу? Хайх шаардлагагүй байсан. Палестины оюутнаар ирэх үед тэгээд багшаараа Монгол судлаар дагнан суддаг. Бид нар ингээд судалгаа хийх юм бол хартуулсан судалгаа бас хийж болно. За тийм учраас багтаасаа зөвшөөрөл аваад за ингээд намайг ийм сэдвээр удирдах уу гэх тэгээд зөвшөөрөл аваад судалгааныхаа төлөвлөгөөг бичгтээ яг интернетээс судалгааны төлөвлөгөө Kenkyu Kakusho
ногки ката ч юм уу те хэрхэн битэх вэ гэд хайж үзээд яг ингээд тогтсон хэлбэр байгаа, загвар байгаа. Тэр загварын дагуу өөрийнхөө сэдвтэй хамааруулаад ингээд бичээд тэрийг одоо багшаараа засварлах юм уу те зөвлөгөө авах тийм хэлбэрээр бол бид нэр бол явж ирсэн. Хүүхдүүд интернетэд бол одоо маш их мэдээлэл байгаа. За хэрвээ өөрсдийнхөө судалгаатай одоо холбоотой өмнө ямар хүмүүс судалж исэн гэдгийг талаар мэдхийг хүсэх юм бол бас судлаачдын бас танилцуулга хийсэн бүтээлүүд нь ч юм уу те ямар ном бичсэн, судалгааны ажил, судалгааны чиглэлгээ бүгд бичсэн байгаа. Тэгээд өөрсдөө хайж үзэж агаад за ямар сэдвээр судалгаа хийж байгаа тэрэндээ тохируулаад эхлээд багш руугаа мэйл бичээд үзвэл бас зүгээр ахаа гэж бодож байна. Тухайн мэрэгжлийнхаа сургуулиудыг хайгаад за тэр дундаа яах нь тэр судлаач багш нар тийм ээ судлаач багш нараа олж харилцаа холбоо тогтоох нь их чухал юм байна тийм ээ. Тэгээд намайг удирдах өхөө гэж асуух нь бас чухал юм байна тийм ээ. Төлөвлөгөөгөө биччихээд тэрийгээ явуулвал багш нь бас тэрийг ч үзээд за энэ хүүхэд боломжтой юм байна те би энэ сэдв дээр удирдах чадах юм байна гэж одоо хэлсэн. Тэрнээс биш юу ч хийгээгүй ээжж багшаа би танаар удирдуулах энэ тэрэг гэх юм бол мэдээж ямар ч багш хүлээж авахгүй нь тодорхой. Зөв. За би одоо байгалийн золоо хоёроос юу асуух гэж байна вэ гэхээр нөгөө дадлагчигч гэж яриад байдаг тийм ээ. Нөгөө нэг ажлын шугамар Японд ирэх тийм ээ. Өсөлттэй хүүхдүүд одоо сүүлийн жилүүдэд бас нэлээдгүй их байгаа тийм ээ. За дадлагчигч ажилтнаар ер нь ирэхэд хаанаас яаж эхлэх ёстой вэ? Энэ талаар бас зөвлөгөө өгөөч. За байгалагаас эхлэе. За би нөгөө анх оюутны солилцоогоор ирчээд тэгээд Монгол руу буцаж явчаа сургуулаа төгсчөө за багш дээр буцаж ирс магистрт орё гэж бодож исэн байхгүй юу. Тэгээд нөгөө янз бүрийн учир шалтгаануудаас болоод ерөөсөө ирж чадахгүйсэн. Тэгээд 2014 онд чи сургуулаа төгсөөд 2 жил болсон гэсэн үг тий. 2014 онд ер нь тэгээд Япон явъя гэсэн бодол бол байсан л та. Заавал сурахаар биш ч юм уу те ажиллахаар ч юм уу. Тэгээ маа нэг найз байдаг. Тэр найзтайгаа угаасаа тэгээд тэгмээр байна гэд ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө оюун төлхөөр сан гэд байдаг мэдхүү үгүй юу? Мэднэ. Тий, оюун төлхөөр сан чи угаасаа айгүй олон жил Японд руу дадлагжигч ажилтан гаргаж байгаа шүү дээ тий. Тэгээ тэрний зар явчаас ингээд над руу уцтаад ирсэн багтаа. Тэгээд тэр чинь 7 сарын бараг 23-нд зөвлөө над руу уцтаж хэлээд тэгээд 25-нд нь ингээ бүртгэлийнх нь хугацаа дуусах юм байна гэж хэлээд тэгээ би тэр тухайн үед яг хинти биштэй хөдөө байсан байхгүй юу. Тэгээд ээж хоёр чууд хэлээд за юу яалаа би Япон явлаа. Ямар ч юм бүртгэлийнх нь хугацаанд ингээ дуусах юм байна. Тэгээ шууд маргааш нь замын унаад суугаад тэгээ шууд хот явцсан. Тэгээд хотод очиод тэр өдрөө угаасаа амжихгүй шүү дээ. Тэгээ маргааш өглөө нэрт осоод очиод оюун төлхөөр сан дээр очиж уулзаад би ингээд бүртгүүлмээр байна, явмаар байна гэсэн чинь чи ийм бичгээр нь бүртгүүлээд хүрээд иргээд тэр нь болохоор нөгөө мэдээж 3 жил ажиллаж байгаа хүн чинь нөгөө бие сэтгцийн хувьд юу л байх хэвээр. Тэгээ эмнэлгүүдээр орж баахан шинжилгээнүүдний хараа ч юм уу те даралт маралт зүрх мөрхөөр хамаг юмны шинжилгээ өгөөд ямарч нэг бүдэн биеийн шинжилгээ өгөөд тэгээд нэг тиймэрхүү юм бүртгүүлээд оюун төлхөөр сан дээр очиод ямар ч гэсэн бүртгүүлжсэн. Тэгээ нөгөө нэг жил солилцоогоор байсан болохоор Япон хэлний мэдлэг бас яг нэг N4 5 байсан баха. Тэгээд ямар ч байсан тэгэж бүртгүүлчээ. Тэгээд бүртгүүлсэн юм чинь шууд 7 хоногийн дараагаас төлөө хичээлдээ суугээд тэгээ 8 сарын 2-нд нь тэр чинь бараг 7 хоногийн дараа Японоос хүмүүс ирж нөгөө ярилцлага авна гэд Японд чинь нөгөө Кумиай гэж байдаг. Тэр Кумиай оюун төлхөөр сан хоёр чинь хамтарч ажиллаад үйлдвэр компаниудад дадлагчид нар зуучилж өгдөг гэх юм уу. Тэгээд Кумиай компани хоёроос нь хүмүүс ирнэ гэд тэгээ ярилцсан бэлдээд оюун төлхөөр сан дээр нэг бараг өдөржингөө өглөөнөөс хойш орой хүртэл нөгөө намайг тэргээдэг би тэдэн настай би тийм Япон очиж ажиллаад одоо мөнгө цуглуулад байр авахыг хүсэж байна ч юм уу те яг нэг тийм зорилго мөрөлгөө тодорхой олгоод нэг 7 хоног бэлтэж байгаа. Тэгээд ярилцлаганд орсон. Тэгээд Японоос нэг 2 хүн ирсэн. Тэгээд оюун төлхөөр сангийн манай багш 2 багш байдаг.
Тэр хоёр хамтдаа тэгээд нэлээд олон хүүхдүүд ярилцлага өгсөн юм аа. Тэгээд тэр манай ирж ажилласан компанид ч 7 хүүхэд тэнцээд хамт ирж байсан. Тэгээ 2 үйлдвэрт ингээ хуваагдаад ажиллаж байсан. Тэгээ тэр хувьд яг золоотой хамт шалгалт өгөөд яг хоёлаа тэнцээд ирж байсан. Тэгээд одоо оюун төлөөр сан дээр очиж бүртгүүллээ гэж бодохоор хэр одоо жишээлх юм аа 5 сард бүртгүүллээ тийм ээ. Тэгэхээр бас цаад нөгөө ажлын нөхцөл байдлыг шалтгаалах байх л да. Гэхдээ яах нь хэр удаан хугацаанд бэлдээд хэр удаан хугацаанд ярилцлага шалгалтанд болоод Японд ирэх боломжтой байдгийн бол бидний хувьд бол тэр айгүй хурдан байсан. Би ч тэгэл 7 сарын сүүлд мэдээл 8 сарын 2-ын шалгалтаа өгвөл нэг маргааш нөгөө дөрөв жилөө тэнцсэн гэсэн хариу аваад тэгээд 10 сар Японд ирсэн. Тэнцтэй тэгээ оюун төлөөр сан дээр бас хичээл суухгүй болохгүй. Тэр чинь нөгөө Японы мэдлэгээ мэдээ сайжруулах хэвээр хэлгүй юм чи юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэгээд 10 сар болтол ямар ч гэсэн нэг 8 сараас 10 сар болтол байхаа. Ямар ч гэсэн 2 сар бол бүтэн суусан. Тэгээд нэг үлдэн хугацаанд жоохон амарч мамраад харсан баг. Тэгээд нийтдээ 3 сар 8 сараас 10 сар гэдэг чинь тийм 2 сар маар л тассан юм байна. Тэгээд 10 сарын сүүлээр ирсэн. Ааха. Японд ирээд яг айгүй хурдан болоод өнгөрсөн. Тэгээд зарим хүүхдүүдийн хувьд болохоор ер нь хамгийн уртдаа 1 жил мэл зарцуулдаг юм бэлээ. 3 сараас 1 жил. Ааха. Тэгээ Японд ирээд ямар үйлдвэрт яг дадлгаж хийж байсан бол? Тийм Японд ирчээд яг нөгөө 35 сар ажиллах ёстой шүү дээ. Бид нар чинь 35 сар ажиллаад 1 сар нь болохоор нөгөө хичээл суух ёстой. Анх тэгээд 10 сард ирчээд 10 сард ирлээ 11 сард ирлээ 10 сард ирсэн тий. Тэгээд IT-гийн 1 сар хичээл суусан бид нэр. Тэгээд ер нь тэгээд нөгөө Монголоос гаргаж байгаа компаниуд чинь за оюун төлөөр санаж бай ер нь өөр газар зөндөө олон хүмүүс ярьдаг. Ерөөсөө нөгөө мэдээлэл байхгүй яг ямар хэдэн төгрөгийн цалин авах, яг ямар цагаар яаж ажиллах, яг ямар ажил хийх гэдэг нь ерөөсөө тодорхой биш. Тэгээд нэг тийм бүрхэг байсан ерөөсөө. Тэгээд тухайн үед чинь бас асууж мэдэхгүй. Тэгээд асууж масуухаарч бас хилтэй амтай гээд бас нэг тийм дургуулгах ч юм уу тиймэрхүү юмнууд угаасаа байдаг штэ. Тэгээ ямар ч цалин авахаа мэдгүй яхаач мэдгүй тэгээд юугаач мэдгүй тэгээд ирсэн штэ бид нар ч. Тэгээ азар гэхүү бас бидний ажилласан компани ажгүй компани байж таарад нөхцөл боломж нь сайн тэгээ бонус өгдөг. Тэгээ Японд сурахыг бас айгүй дэмждэг тийм компани байсан. Тэгээд жишээлх юм бол шалгалт өгөөд энэ 3 тэнцэх юм бол бонус нь 2000-аар нэмэгддэг ч юм уу те. Энэ 2 тэнцвэл дахиад нэмэгдэнэ. Тэр чинь жил болгон тэгээ бонусаа нэмэгдүүлээд авах ч юм уу те. Жилд 2 удаа. Тэгээд компани дээр бас бид нарыг Noрико шигэнд шалгалтанд бэлдүүлээд 7 хоног алган компаниас нэг хүн гаргаад хичээл зааж өгөх ч юм уу те. Тиймэрхүү айгүй бид нарыг хөгжүүлээ гэсэн ч юм уу те. Тиймэрхүү юмнууд хийдэг байсан. Тойкийн шалгалт компаниас мөнгөний дагаад өгүүлэх ч юм уу те. Тэр бас айгүй зүгээрсэн. Тийм бас жилд нэг удаа компани аялал дагуулж авах маах те. Тиймэрхүү айгүй гайгүй компани байж таарсан азар. Тэгээд ямар ч ажил хийхээ мэдэхгүй яг нөгөө шалгалтанд тэнцсэн хүүхдүүдтэй яриа хийхэд бол яг нэг иймэрхүү ажил хийн гэд ярьсан л та нэг PowerPoint үзүүлээд нэг тухайн үед чинь тэгээд нэг үйлдвэрт очиод ажиллах юм байна гэж бодсон. Тэгээд яг ажлын байран дээр ирээд ажиллахаар ч өөр шүү дээ тий. Тэгээд манай компани болохоор Fujitarashi гэдэг нөгөө юу яадаг эрэг боолт ингээд үйлдвэрлэдэг. Тэгээ өөр жижиг компаниудаас аваад тэрийг шалгаад одоо юу эвдэр цэмхэрсэн юу вэ те бүрэн бүтэн биш байна уу гэдгийг шалгаад тэгээд Toyota ч юм уу те том компаниуд нийлүүлдэг. Тийм эрэг болт үйлдвэрлэдэг тийм компани байсан. Нэг ийм зураас ортон тэр нь тэгээд нөгөө нэг бүрөөхийн буюу нуушаа явдггүй юу байдаг гэж ярьдаг юм байлээ те. Тэр эрэг болт тэгээд шууд хаяал. Эрэг болт чинь жижигээс ахуулаад бүр айгүй том хүртэл байгаа штэ. Тэрээ чинь хийгээд тасалж үзэн, сунгаж үзэн, ямар хүчээр яаж таслуул зүгээр байна гэдгийг бүгдийг хэмжин тэгээд жижигхэн эврүүлж үзэн тавьчаад тий тавцан дээр тавьчаад нөгөө
томруулдаг шилээрээ ингээд хардаг байсан. Тэрийг айгүй удаан хийсэн. Тэгээд нүдний хараамаараа бас тэр хийгээ муудсан баха. Тэгээд ч одоо тийч. Тэгээ тэрийг жижиг юм юуг нь олж харах уу те? Томруулдаг юугаар болохоор ингээд нэг жоохон сэв яасан юм ийм голч ингээд дорж мороод нөгөө зорогц гэж хэлдэг үү. Тэр мөр нь үлдсэн. Тэгээд тэр мөрийг хайж олно. Өөсөв цохигдсан юу байна тэгэл юусоо тийм. Тэдний хажуураас жоохон гэрхай болсон байж магадгүй гэж боддог. За золоогийн маань хувьд хизээ бас нөгөө бас адилхан тийм ээ сарнаатай хамт иржсэн гэжсэн бас тэр ажлын талаараа бас ярьж өгөөч. Тийм би бас би 13 онд төгсчөөд тэгээд жуулчны гайдаар явдаг гэсэн. Япон жуулчин. Тэгээд тэр чинь улирлын чанартай учраас улин ингээд ажил тусчдаг. Тэгээд тэгээ ер нь Япон явмаар л байсан л да. Тэгээд сурахаар мэдээж хэрэг явмаар байсан бол тэгээ угаасаа санхүүгийн боломж энэ төр авахгүй тэр чинь айгу хэцүү шттэ шууд сургууль төгссөн хүүхэд явна гэдэг чинь. За тэгэж байжгаад бас манай ангийн охин оюунлахуур сан дээр ингээд зар явж гинэ очиж үзьегээ. Тэгээд очиод үзээд яасан чинь одоо ингээд нөгөө ажлын ярилцлага ашиглаж байгаа та хэд ингээд бас тэр адилхан янз бүрийн шинжилгээ өгөөд тэгээд тэгээ явуулаа шинжилгээ авч ирээ. Тэгээд тэр үед тэр манай ажлын компани захирал бишээ. Манай компани монголчуудыг хариуцдаг өвөө. Тэгээд Япон Докумягийн өвөө харьж ажиллага авч ирсэн. Тэгээд бас адилхан байхлаа дэвтэр бол яг ерөөсө хурдан бүртгүүлээл ярилцлагандаа ороод тэнцэл тэгээ нэг явах хүртлээр хичээл сууж байгаа л явцсан. Тэр ярилцлагандаа унсан байсан бол дараагийн компани ярилцлага ч юм уу эсвэл дахиад тэр компанид өгмөр бол дараа жил хүртэл ч юм уу ажлын ярилцлаганд тэнцэх хүртлээр оюунлахуур сангийн хувьд бол тэгээд хичээл хийгээд байж идэг. Тэгээд ярилцлаганд тэнцсэн бол явдаг гэсэн тийм системтэй байсан. Тэгээ бидний хувьд болохоор зөв бүртгүүлээл тэнцэл яваад гэсэн болохоор айгүй хурдан байсан л та. Тэгээд яг түрүүн байхлаандаа адилхан ер нь айгүй бүрхгээс ямар ч мэдээлэл авахгүй. Тэгээд бид нар чинь нэг тийм жоохон дэг журамтай байлаа шүү дээ. Ингээд нэг юм багшны амир хүндэлтэгтэй ингээд янз бүрийн мөнгө төгрөгийн яриа ирвэл амир шунлаа болчих гээд айгүй хэцүү. Тэгэл бараг л айгүй тийм гинэн хонгоор ингээд ямар ч мөнгө төгрөг бараг хэдий ч асаа явах яа гэж байгаа юм шиг явжсэн. Тэгээд Японд анх ирчээд тэр нэг сар хичээл сууж байхдаа анх цалингаа сонсоод яг тохой чин үнээр хэлвэл жоохон урам хугарч ирсэн. Тэр тийм биднээ л буруу л да. Анхнаасаа тэрийг сайн асууж шалгаж те ингээд яг яах ингэж асуугаагүй. Тэгээд яг хөө ингээд одоо миний бодож байгаагаар бол тэр оюунлахуур санчаа ер нь өөр Монголоос зочлж байгаа ямар ч байгууллага бай. Тодорхой мэдээлэл нэгт өгдөггүй. Хоёрт за одоо чиний цалин чинь 3 сая гэж шууд хэлцдэг. Яг яасан дээр Японд ирээ тэр 3 сая гар дээр авах үгүй. Тэндээс чинь нөгөө бүх нөгөө нийгмийн даатгал те за тэтгэврийн даатгал оршин суугаа газрын даатгал орлогын татвар гээд бүх юм хасагдсан эрүүл мэндийн даатгал за тэгээд дээрэс нь компанийнхаа байранд амьдарч байгаа бол компани чинь байрны мөнгө хасагдана ус газ тог бүх юм чинь мөнгө хасагддаг гэдэг юмыг ерөөсө тайлбарч өгдөггүй учраас би очиж 3 сая авчих юм байна ингээ хангалттай мөнгө хийгээд ирэх юм байна гэж боддог. Ясан дээрээ гар дээр аангууд нэг хамаг юм хасаж байгаа дээр жоохон гар дээр аангууд бүгд ингээ сэтгэл санаагаар унаад ч юм уу тэгэл харламаар юм ч юм уу өөр зэрэг солимоор юм ч юм уу нэг тийм асуудал аяа хүсдэг. Тэгээ зүгээр анханасаа та нар ингээд ийм цалин авах нь бол аавна. Гэхдээ ингэж хэдэн хувь хасагдсан шүү. Тэ ингээд ийм эрсдэлтэй одоо ийм юмнууд ингээд гарч ирнэ шүү гэдгийг хангалттай тайлбарлаад гэсэн ч гэсэн би явна гэж байгаа бол тэр нь бол асуудал гарахгүй шүү дээ. Тэнд ирсэн хойно бол яг мөнгөний тал дээр л ярьжлаа л та. Тэгээ манай компанийн хувьд бол ер нь аюу сайн байсан. Бид нэр одоо янз бүрийн өвдлөө ч юм уу тий ингээд янз бүрийн асуудал гарлаа гэхэд бол Кумиай ч юм уу Монголын талаас ч гэсэн холбогдоод манай компаниас ч гэсэндээ аюу тийм харж үздэг байсан. Гэхдээ тийм биш компаниуд ч аюух байдгийг сонссон бид нэр. Яг ингээд бид нарыг одоо ингээд өөрснийхөө ажлын талаар ярих ч юм уу бонус авдаг ч юм уу тий яг Япон өмнөд адилхан яг хэмжээнд харьцангуй бага л та. Гэхдээ бонус авдаг. Тэгэнгүүт өөр компанийн хүмүүсд бол одоо ерөөсөө тийм байхгүй штэ бонус авахгүй ч юм уу тийм ингээд цалин харьцангуй бага ч юм уу тийм эсвэл ажиллаж байгаа орчин нөхцөл нь эсвэл амьдарч байгаа орчин нөхцөл нь айгүй муу энэ төр гэсэн компаниуд айгүй их байдаг. Тэгэхээр ер нь бол наашаа ирэх гэж байгаа ч юм уу хүмүүсд бол захиад юун түрүүнд ингээд Монголоос гарах гэж байгаа байгууллагатайгаа сайн яриад
одоо бүр ингээ хэл амыг бүр суулаад одоо шуналтаа дуудасан ч хамаагүй одоо яг хийдэг өгөө те ингээ цагийн цалин хэд юм бэ? Сард хэдэн цаг ажиллах юм, илүү цаг нь хэд юм те. Тэндээс хэд хасагдах юм? Ингээ хичнээн хувийг хасах юм бэ? Байр нь яах юм бэ те? Компани хоолтой мó хоолгүй мó ингээ амьдрах байрныхаа зургийг харъя ч юм уу те орчих ингээ ажиллах газрынхаа те видеог нь харъя ч юм уу те. Бүр ингээ маш сайн судалж явсан илүү хэрэгтэй баг гэж бол 3 жил ажилласан хүний үндсэн дээр хэлэхэд тийм байна. Яг тийм байна те. Би бас нөө яг хувийн зардлаар ч гэсэндээ яг сурах байгаа үед яг адилхан байхгүй юу? За жишээлх юм бол одоо ч ингээд Google-тэй л ингээд яачингууд за чиний амьдрах байгаа дээр очих байгаа сургууль ч юм уу очих байгаа ажил ч юм уу те. Google Map ингээд нээгээл ингээд хоёр газараа хийхдээ л яах нь байгаа газараа сургуулаас EKI хүртэл те. Дэн шаны буудлын хүртэлх тэр яг бол ингээ мэддэг болчиход штэ тий. За юугаар явах вэ? За тэр EKI-нээс чинь юу Шинкансен боёо хурдны галт тэрийг явж ийн үгүй юу энэ гэдгээ очих байгаа газараа ер нь бол нэг урьдчилаад ингээд харах боломжууд их байгаад байгаа юм байна гэж утсан байхгүй юу. Би бас өөрөө нөгөө нэг яг сургууль сурахаар эрэхтэй бас яаж яасан бэ гэхээр нөгөө нэг айгүй тэгэж нөгөө нэг Google-ээр айгүй их шалгадаг байсан байхгүй юу. Нөгөө сургуулаасаа EKI дугуугаар хэдэн минут байна. EKI-гээс нь юу Шинкансен явж ийн үгүй юу гэж шалгадаг гэсэн байхгүй. Одоо байгаа газар маань нэлээд хөдөө байхгүй юу. Тэгээд ботсон зүйл маань юу вэ гэхээр интернет ингээд хөгжсөн цаг үед бид нэр ингээд амьдарч байгаа юм чинь одоо цалин энэ төр бол бас өөр штэ тий. Ингээд эргэн тойрныхаа мэдээллийг ер нь бол авчих бүрэн боломжтой болсон цаг үед бид нэр амьдраад байгаа юм байна гэж бодсон байхгүй. Сая зоологийн яриаг сонсоод одоо монголчууд жишээлх юм бол тэр дундаа байж магадгүй те ирээд ажиллаж үзчээж яах нь хүнд хэцүүг нь гайхаад те нөгөө авсан цалингаа гайхаад нөгөө нэг явж л байвал болоо гэд нэг боддог тийм сэтгүү байх шиг байгаа юм те. Тэгэл ирсэн хойно гинт юу вэ эн чинь одоо нөгөө цалингаас чинь юм үлдсэнгүү гэл те шоконд ороод ч юм уу те. Тэрийг аль болох эрт компанитайгаа л ер нь ярилцаад наан тохирч хөстэй юм байна тийм ээ. Тэг гэрээнээр чинь бүх заалтууд байгаа тийм ээ. Бага. Тэр чин гэхдээ айгүй тэр гэрээ чин Японоор бичигдсэн байх ч юм уу тий. Тэгээд одоо хэл ус мэдэхгүй байгаа хүүхэд болол тэр чин одоо нөгөө зуучлж байгаа байгууллаганд аяла гарын үсэг зургийг одоо чиний гэрээ гэл ингэдгээл зурна штэ. Тэгэхээр чин дээрээс нь тэгээд үр зээл тавиад явна штэ. Тэр чи одоо зуучлж байгаа байгууллага чинь мөнгө авна тий. Тэрийг олохын тулд эндээсээ зээл тавиад явна. За тэгээ очиод тэр чи хүүхдээ зээлмэл байх юм бол очиод ихний цалингаас үр харъя гэх тэгэнгүүт өрөө дарах уу хоол идэх үү болоод ирэхэр чинь айгүй хэцүү болчих واخхой. Тэгээд миний хэлэх гээд байгаа юм нь болохоор ирэхээс өмнө тэр нөхцөл байдлаа хамгийн сайн судлаарай. Тэр за зуучлж байгаа байгууллагуудаас сайн асуугаад яг ингээд хэдийг аваад ингээд ингэх юм бэ гэдэг орчин нөхцлөөс судалж ирээрэй л гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр сайн компаниуд бол байгаа. Одоо бидний байсан компаниуд бол харьцангуйсаа айгүй тийм бүх талаар нь дэмждэг те сая хийсэн шиг хийлөө сургуулах гал шалгалтшүүлээ өгүүлдэг те. За тэгээл орон байр яаж нээж ингээл эргэж тойрдог харьцангуй сайн байгууллага байсан. Тийм биш байгууллагч байх учраас тийм сайн судалж ирээрэй л гэж хэлэх гээд байгаа. Тийм байна. Хөдөлмөрийнхаа нөхцөл за тэгээд авах байгаа за бэлэн гар дээр авах байгаа цалин те мэдээж татварууд бол Японд өндөр үнэтэй шүү дээ. Анх амлаж байгаа цалингаас татвар бүх юм хасна гэхээр нэлээд л бас те нэлээд хасагдсан шүү тийм ээ. Тийм учраас байгууллага тийм олон төрлийн татвар байдаг гэж бид нар чинь мэдэхгүй юм чинь. Тийм тэгж их авдаг гэдгийг ч мэдэхгүй. Зүгээр шууд гар дээр авах цалингаа л 3 сая гэж бодоод ирчихэж байгаа юм чинь. Тийм байна. Сайн судлаад тэр төлөө мэдээл тийм сайн олох хэрэгтэй тийм. Ааха зөв. За би Цэнгийгээсээ дахиад асуулт асууя. За Цэнгээ одоо хэдүүлээ бас нөгөө судалгааныхаа ажлын директор орхиод жоохон хувийн чанартай зүйл асууя гэж бодож байна. Цэнгээ одоо гэр бүлийнхээ хамт Японд амьдарч байгаа тий. За Японд за гэр бүл за ялангуяа хүүхдээ өсгөнгөө сурна гэдэг ер нь ямар байдгийм бэ? Талаар бас танилцуулаач гэж хүсэж байна. Би одоо нөхөр 2 хүүхэдтэйгээ хамт Японд амьдарч байна. За том хүүхэд маань сая 1-р ангид орсон байх сургуулийн 1-р ангид бага нь болохоор цэцэрлэгт явж байгаа. За хүүхдтэйгээ одоо юу гэх зэрэгцээ суралцж байгаа гэх юм уу. Цаг зав нэр үнэхээр байхгүй. Японд одоо 24 цаг нь яг 24-өөр байдгүй юу гэдэгтээ би бас эргэлзэж байна.
гэр орныхаа ажил хийн, сургууль хичээлийнхаа хичээл судалгаагаа хийн, хүүхдүүд цэцэрлэг сургуульд нь хүргэж өгнө тий. Хоол ундаа хийн гээд айл гэрээ эзэгтэй хүний хувьд бол цаг маш бага байдаг. Түүний тулд цагаа маш сайн зохицуулахтай. Зөвхөн өөрийнхөө төлөвлөгөөгөөр одоо явж болохгүй, гэр бүлийнхаа бүх хүмүүсийн одоо цагийг мэддэг байх хэрэгтэй. Түүний тулд одоо цаг төлөвлөлтөд читэр хамгийн чухал хэрэгтэй. Тэгээд би бас читрээ бас харуулъя гэж удаад өнөөдөр аваад ирсэн байгаа. Аваад ирсэн гэж хэлсэн. Японд Японд ирсэн ямар ч хүн тэмдэглэлийн дэвтэр хамгийн чухал хэрэгтэй. Манай хоёр ч гэсэн бас тэмдэглэлийн дэвтэр байгаа. За ингээд тэр бүх нэг сараар нь ингэж бичээд хэдний өдөр ажил хийх юм те, ямар ажил байгаа, ямар өдөр нь хичээлтэй байгаа те, ямар өдөр нь манай нөхөр ажилтай байгаа юм те, бүгдийг бичиж агаад тэгээд юу яахгүй болвол завтай цагаа гаргаж болвол цагаа төлөвлөхгүй болвол ерөөсөө амждаггүй Японд. Хүмүүсийн бас цаг завыг асуух ч юм уу, уулзалт төлөвлөх тохиолдолд за дор хаяж 7 хоног ч юм уу 14 хоног бүр сарын өмнө хүмүүс бол мэдэгддэг. Япончууд бол нэг ялангуяа за бараг хамгийн доод нь сараас эхлээд мэдэгддэг. За тэр өдөр завтай юу ч юм уу те, тэр өдөр боломжтой юу гэд асууж эхэлдэг. За тэгээд миний хувьд бол оюутан болохоор хичээлдээ судалгаанд явна. Манай нөхөр болохоор оройн цагаар ажилладаг. Тэгээ би болохоор өглөөний цагаар, өдрийн цагаар сургууль хичээлдээ яваад манай нөхөр оройн цагаар ажиллаж ингээд хоорондоо ээлжлэхгүй болвол хүүхэдтэй бага насны хүүхэдтэй учраас хүүхдүүдээ одоо харах өнгөө үлдээ чинь за хамаатан тавдан гэж юм байх биш. Хоёулаа одоо нэг нэгэндээ найзхаас өрөг арга байхгүй. За өвдөж бас болохгүй. За нэг нь өвдөж хэвчих юм бол бас тэгээд хүүхдтэй одоо хин харах үлээ, хин хөрөх үлээ гэдэг асуудал гарч ирнэ. За цэцэр насны хүүхэд гээд тэгэхээр би өөрөө оюутан нөхөр маань яг үндсэн ажил хийдэггүй, цагийн ажил хийдэг болохоор тийм нөгөө бүтэн цагийн цэцэрлэг гэж байхгүй, орох боломжгүй. Японд цэцэрлэгийн тогтолцоо маш хатуу гэж би одоо дүгнэмээр байна. Монголоор бол нөгөө өдөр өнжүүлэх гэх юм уу, хойкуэнд бол орох одоо маш боломжгүй. Тэрний оронд бол боловсролын нөгөө мэдлэг олгодог Йочи юм бол орох боломжтой. Харцангуй цаг нь бол богинохон өглөөний 9 цагаас 14 цаг 2 цаг хүртэл өгөх боломжтой. За тэгээд өдрийн хоолыг бас ээж нь бэлтэж өгч явуулдаг. Тэгээд өглөө цэцэрлэгт нь өргөж өгдөг. За манай бидний амьдарч байгаа хот жоохон хөдөө учраас дугуйгаар их ажил амжуулдаг. Бид нэр одоо дандаа дугуйгаар л ичтэйш явдаг. За хотод байсан бол тийшээ метрогоор явдаг хүмүүс их явдаг байх л та. Манай энд бол дугуйгаар их ажил амжуулж явдаг байгаа. Сурдаг ээж нарын хувьд за хүмүүс их асуугаад би одоо ингээд оюутан гэхээр за оюутан гэж тэгж байгаа. За би ингээд оюутан хүүхэдтэй юм аа гэхээр гайхаад одоо чи яаж амжуулт юм бэ? Танаа нөхөр ч одоо ингээд зөвшөөрдөг юм уу те асуудаг. Ончууд одоо бодвол тэр тал дээр жоохон хатуу юм шиг байгаа. Монгол эрэгтэйчүүд ингээд хөөрхий эхнэрээ даагч ирээд ингээд суралцах хамаг боломжийг гаргаж өгөөд те одоо ингээд сайн арт тал нь байж өгөөд тэр тал дээр бол хандаа бас баярлаа гэж хэлмээр байна. За хоёроо баярлалаа. Хүүхд эсэх ямар байдığım байна. Японд бас ямар байдığım байна. Асуудалтай талч гэдэг юм айлсвал давуу тал ч юм уу те тэр талаар нь бас өөрийнхөө туршлагаасаа бас хуваалцаач. Японд ингээд хүүхэд өсгөхөд Монголоос ялгаатай за нийгмийн халамж сайтай, орчин их сайтай. Тэгээ бүх талаар одоо дэмжлэг, эрүүл мэндийн үйлчилгээ ингээд гэх юм бол үнэгүй. За өвдлөө гэдэг юм бол эмнэлэг ингээд шууд интернетээр захиалга өгөөл маргааш нь ч юм уу хажуугийн эмнэлэгтээ очиод гэртээ ойрхон байгаа эмнэлэгтээ очиод үзүүлэх боломжтой үн төлбөргүй. За эмийн хувьд ч гэсэн бас үн төлбөргүй байгаа. За орчин сайтай аюулгүй байдлыг бас маш хангасан сургууль цэцэрлэг юм бол энэ тосгоных нь өвөө эмээнэр ингээд зам сургууль эхлэх цаг болон тарах цагийн үеэр ингээд зам гаргаж өгөөд тий аюулгүй байдлыг хангаад ингээд бүх хүмүүс нь оролцоотойгоор ингээд хүүхдэд хүмүүжүүлж байгаа нь бол маш их цаашаалтай. Үнэхээр үлгэр жишээ авмаар санагддаг. Гэхдээ бас хэтэрхий их одоо баригдмал юу гэдгийг бүх хүүхдийг ижилхэн гэж үздэг
юм болов гэдэг тэр тал дээр одоо жоохон хэл дундуур байгаа гэх юм уу. За саяхан гэх юм бол манай хүүхэд одоо дөнгөж сургуульд ороод эхэлж байна. За хүүхдүүд нь өглөө сургуульд явахдаа бүгдээрээ хамт ойр орчинд амьдардаг, нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүд нь хамт бүлгэрээ сургууль, нийтээрээ сургуульд явдаг, алхаж явдаг. Орох учраас тэр үед нь одоо манай хүүхэд ингээд байгаль орчныг сонирхоод ч юм уу тий эргэн тойрноо хараад айгу удаа явж байгаа хгүй тэгэнгүүт чи одоо тэр хамт явж байгаа хүүхдүүд ээж нь одоо ингээд лайнаар холбогдоод танаа хүүхд ч одоо ингээд айгу удаа явж гин бусад хүүхдээс арай өөр байна одоо ингээд та хүүхдтэй хэлээд юу гэдэг тийм хурдан яв гэж хэлээ юу яахгүй болвол энэ хүүхдүүдээс арай өөр байна ингэж ганцаараа сонгоорч болохгүй гэх юм уу тиймэрхүү хандлага надад одоо хэлж ийсэн. За энэ тал дээр болох юм бол бүх хүүхэд адилхан биш. Хүүхэд алга өөр өөр ингэсэн онцлогтой. Тэр онцлогийг нь хүнд харьцах нь илүү хүмүүжүүлэх нь илүү зөв юм болов гэж бод. Японд хүүхэд өсгөж байгаа албаас Монголд хүмүүсээс одоо өөр орчин нь ч гэсэн өөр хүүхдүүд нь ч гэсэн өөр байгаа болохоор би одоо таньдаг ээж нараас асуух тохиолдол байдаг. За Монгол эзэн бол яг ээж аваасаа асуугаад зөвлөгөө авч болно. За энэ нь өөр болохоор заримдаа хүмүүсээс асуун зарим тохиолдолд одоо ингээд номноос одоо гол мэдээлэл олж авч байгаа. За сая бага сургуульд орсон бага сургуулийн хүүхдтэйгээ хэрхэн харьцах вэ ч юм уу тий. Цэцэрлэгт байхад бол арсангүй асуудал багтай. За тоглолт наадад өнгөрүүлж исэн бол сургуульд орох юм бол сургуулийн насны хүрэх юм бол одоо ер нь Японд бол нийтийн арга хэмжээ, нийтийн дунд бие авч явах гэсэн соёл маш нэгдүгээр тавигддаг юм байна. За тэгээд яг харахгүй багтаа ирсэн болохоор одоо энэ хүүхдүүд маань одоо яг хос хэлтэй болж өсөж байгаа. Тийм тохиолдолд бид нар бас хизээ нэгэн цагт нутагтаа харин тийм учраас монгол хэллэгийг нь бас мартуулахгүй байхын тулд ээж аав нар нь аль болох гэртээ монголоор яриад хэрвээ одоо цагт онлайн сургалт их болсон болохоор онлайнаар хүүхдүүдэд урт хугацаагаар монгол хэлний сургалтанд нь хамрагдвал их зүгээр юм байна гэж одоо бит хоёр хоорондоо яриад байгаа. Хэдий нас нь бага ирэх тусмаа хүүхдийн одоо орчиндөө тасах тэр одоо чадвар нь маш одоо их байдаг юм шиг санагдсан. За том хүүхд маань за 3 настайдаа ирж байсан. Одоо монгол хэлээр их сайн ярина л да. Бага хүүхэд маань дөнгөж 1 настай, за 2 нас дөнгөж хүрч ирсэн болохоор одоо баялаар өдөр тутамдаа ярьдаг орчны нөлөө хүүхэд бол маш сайн өөртөө шингээж авдаг. Тийм учраас энэ үед нь аль болох их хэлийг нь мартуулахгүй байх нь одоо эцэг эх бидний өөрөө юм болов гэж бас үзэж байгаа. За гэр бүл сургууль соёл гэдэг маш өргөн сэдвийн хүрээнд ярьж байна. За одоо тэгээд жоохон чөлөө цагийнхаа тухай ярих гэж бодож байна. За Японд яаж ер нь чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухай гэж болдог. Японд ч одоо оюутан хүнд ч ер нь чөлөө цаг гэж бараг одоо жишээлбэл нөгөө өмнө нь ажил хийдэг байхад нөгөө яг 1-ээс 5 дахь өдөр ажиллаа хийгээд өглөө 8:30-аас тэр зур цагаар ажилладаг байсан. Тэгээ хагас бүтэнсэндээ яг амардаг. Тэгэхээр яг нөгөө чөлөө цаг гарч байгаа байхгүй юу? Тэгээд хагас бүтэнсэнд нь дуртай юм хийдэг ч юм уу те. Онсын орно, юм хөдлөж аван шопинг хийн, ном зам уншин хүмүүстэй уулзсан, караоке орох ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг хийдэг байсан. Тэгээд энэ Шингамож дээрээ оюутан болсон ч ерөөсөө оюутан хүнд чинь чөлөө цаг гэж байдгүй байна. Нэ өвөн зардлаар суулж байгаа болохоор яхаа нөгөө тэтгэлэг авчихсан л та. Гэхдээ баг тэтгэлэг аван тэр нь тэгээд яг бүтэн амьдралдаа хүрэхгүй шүү дээ. Тэгээд ажиллаа хийхгүй болохгүй мэдээ цагийн ажил хий. Тэр чинь ганц ажиллаар тогтохгүй. Тэгээ 2-3 ажил хийн. Тэгээд чөлөө цаг юу н баг гэжтэй чөлөө цаг гарахгүй хичээлээ хийн, ажиллаа хийн. Тэгээ хажуугаар нь амрах хэрэгтэй. Сайн амарч чадахгүй бол өвдөн тий өвдвөл одоо тэгээд бүх юм дуусаа бүх төлөвлөгөө байхгүй шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө өвдөж болохгүй гэдэг бүр ингээд тарих толгойдоо бүр амар суулгацсан бид нар чинь. Жохон л нэг ханаад хүрхгээл нүс гоожол эхлэх юм ба шууд им угаал шууд амраал шууд халуусанд ордог ч юм уу тий. Тэгин
IT-г байхдаа ерөөс айгүй их монгол ном уншдаг байсан. Тэмдэглэл мэмдэглэл бичээд бид нар ч хоорондоо баахан номоос альж уншаад Монголоос баахан ном авчруулад тэгдэг байсан. Тэгээ энэ дэрснээс хойш ерөөс ямар ч тийм зав байхгүй болсон судалгааныхаа ажлыг хийн. Тэгээ заавал гарвал ер нь судалгаатай холбоотой юм ал хийдэг байсан л та. Ааха. Тэгэл Японд угаасаа ингээл нэг ингээ химнэлд орсон байдаг тий. Ажил гэрч байлсуу сургууль гэр тэгээд сургууль гэр цагийн ажил тэгээд тий. За хүүхдтэй болоод ирэнгүү цэцэрлэг сургууль дундуур нь ингээд ороод явчихдаг тий. Яг ингээд ер нь бол татсан амьдралын хэм маягтай болцдог тий. А Монголд гэх юм бол ерөөсө төлөвлөгөөгүй байх. За өнөөдөр яах юм ингээд дундаас нь ингээд төлөвлөгөөнүүд амар ингээд эрс өөрчлөгдөх боломжтой байдаг тийм ээ. Японч боддог байхгүй яг. За өглөө хүүхдээ сургуультай явууллаа. За орой хүүхдээ тосож аваад гэртээ ирнэ. За хоолой хийгээд идэн. За хүүхдээ усанд оруулна. За тэгээд унтах цаг болно гэх барыг тодорхой болсон тий бүх юм нь. За зоологийн хувьд за чөлөө цагаа хэр өнгөрөөлж гин. Тэр байгалийн хэлсэндээ адилхан ерөөсөө чөлөө цагтаа сорж байхад бол ерөөсөө байгаагүй. 10 бай тэгэл завсраар нэлтэлээ хийгээл ерөөсөө. Тэгэл нэг Альконы family авч юм төсөө өдөр уулзхаал тэгэл нэг яг л цэнгэг зээлх шиг бүр сар марын юмнаас ингээд товолж ээж цаг маг гаргаж ээж явна л та. Тэгээд оюутан байхад бол угаасаа тийм ямар ч чөлөө цаг зав байхгүй. Цаг гарах юм бол хичээлээ хий. Тэрнээс илүү цаг ивэл байт хийгээд мөнгө олох хэрэгтэй. Тийм тэтгэлэг энэ төр авсан ч гэсэн угаасаа тэгэл мөнгө ол хийжээж илүүдэхгүй хэрэгцээ идэж дуусахгүй учраас тэгэл тийм байдаг. Одоо харин төгсчөөд жоохон завтай болсон байна. Тэгээд заваараа байт хийж байгаа. Японд амьдардаг монголчууд бид нэр нийлээд хайдаа нөгөө машин түрээслээд нойр хавих түүх туршлагатай газраар хаяа явдаг. Бүгдээрээ одоо цагаа болцож байгаад тийм. Тэгээд Монголынхон баяр тэмдэглэлт баяр авах юм бол цагаан сар наадам юм уу тий. Тэр баяруудаа бас гадаадд байгаа ч гэсэн бүгдээрээ уулзаад аль болох тэмдэглэлтийг ирмэлцдэг. Тэгээд төрсөн өдөр хин нэгнийхээ энд амьдарч байгаа хин нэгнийхээ төрсөн өдөр ах юм бол бас бүгдээрээ уулзаад бэлэн хувааж идээд тий. Бас хөвгчлөлтөө өнгөрүүлдэг. Тэрний тулд бас цагаан эртнээс хэлцгээдэг. Тийм энэ хоёртой бас адилхан хэдий тэтгэлгээр сурж байгаа ч гэсэн бас 28 цаг ажиллах эрх өгдөг. Тийм болохоор багтаагаад бас ажил хийдэг. Нөхөртөөгөө бас зөрөөд тийм цаг завыг харж агаад ажил хийгээд бусад чөлөөт цагаараа гэх юм бол заавал өөртөө чөлөөт цаг гаргая гэх юм бол ийш тийшээ гадуур явах юм уу те би болохоор тийм хуучин номын дэлгүүрээр явахыг сонирхолтой ном авах сонирхолтой тэгээд нөхөртөөгөө хамт дуугаар ийш тийшээ явж үзээгүй энэ хотынхаа газруудаар их явдаг тэгээд гэр бүлээр амьдарч байгаа болохоор манай нөхөр гэртээ хүүхдээ хараад бас зөвхөн гэртээ байгаа учраас өөртөө бас зориулаад нэг өдөр ч юм уу те жигээр хотвортой амиг хийгээд хаяа цаг завах юм бол туртай аминд нь явуулдаг. Манай нөхөр дуугаан унаал тэгэл энэ хавийн газруудаар тэгээд нуураа тойроод ч юм уу аялаад ч юм уу ирээд за нэг ирч хүч өөрийгөө сэнэгэлж аваад те сардаа нэг удаа ч юм уу 7 хоногт нэг удаа их маягаар чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Тэгээ ер нь чөлөөт цаг тун баг гардаг. Ном унших, судалгаа хийх, цагийн ажил тэгээд хүүхдүүдэд харна гээд Японд амьдарч байгаа хүмүүс бол цаг болгон хэр алт байдаг гэдгийг бол биеэрээ мэдэрч байгаа. Яг тийм тий. Цаг болстой алт гээл тий. Яг ингээд бүх юм ингээд ер нь төлөвлөгдсөн тий. Тэгээд яг цэнгэгийн сая хийдэг яг надад ч гэсэн бас адилхан байна л да нөгөө. Яг харахгүй багтаа ирсэн болохоор одоо энэ хүүхдүүд манад яг хос хилтэй болж өсөж байгаа. Тийм тохиолдолд бид нар бас хизээ нэгэн цагт нутагтаа харин тийм учраас монгол хэлийг нь бас мартуулахгүй байхын тулд ээж аав нар нь аль болох гэртээ монголоор яриад хэрвээ одоо цагт онлайн сургалт их болсон болохоор онлайнаар хүүхдүүдэд урт хугацаагаар монгол хэлний сургалтанд нь хамрагдвал их зүгээр юм байна гэж одоо бит хоёр хоорондоо яриад байгаа. Хэдий нас нь бага ирэх тусмаа хүүхдийн одоо орчиндөө тасах тэр одоо чадвар нь маш одоо их байдаг юм шиг санагдсан. За том хүүхд маань за 3 настайдаа ирж байсан. Одоо монгол хэлээр их сайн ярина л да. Бага хүүхд маань дөнгөж
ой гарантай одоо ирж байсан болохоор одоогоор Япон хэлээр өдөр тутамдаа ярьдаг орчны нөлөө хүүхэд бол маш сайн өөртөө шингээж авдаг. Тийм учраас энэ үед нь аль болох их хэлийг нь мартуулахгүй байх нь одоо эцэг эх бидний үүрэг юм болов уу гэж бас үзэж байгаа. Тэгээд Японд байгаа хүмүүс нэрээ яачгүй төлөвлөхгүй л бол болдгоо тийм ээ. Ажил төлөвлөсөн зүйлээ л мэдээж амжуулахыг боддог тийм учраас Японд одоо ирсэн дөнгөж сурахаар ирсэн оюутан залуучуудаа андаад хэлгээд хичээл номоо сайн төлөвлөөрэй л гэж хэлдэг юм тий. Мөн цагийн ажил байлаа гэхэд цагийн ажлаа хүртэл хэдэн цагаас хэдэн цагийн хооронд хаана баяжтай тий. Хоёр ажил хийдэг бол хаана гарах ингээд бүр тэрнээс эхлээл ингээд төлөвлөж сурах байх тийм ээ. Тэгээд цаашдаа яваад ирэхээр яг нөө бүр улам том төлөвлөгөө болгох юм уу тий. Ажлыг ер нь бол жижиг гэж голохгүйгээр за төлөвлөө сурчих юм бол за хэл сурахад хүртэл тийм штэ тий. Ер нь бол одоо өнөөдөр маргааш ингээд нэг юм үзэл яг нөө хэл сурчлаа гэж бодохгүй тий. За жилийн дараа магадгүй ямар байх хэвтэй. За ямар болохын тулд өдөрт хэдэн цаг зарцуулах хэвтэй тий. Япон хэлээ үзэж байгаа хүүхдүүд ч юм уу тий. Өдөрт за дор хаяж нэг 30 минутыг өөртөө гаргаа тий хэлээ сурах боломжтой ч юм уу тий. Тийм бас цаг төлөвлөлт бас маш чухал юм байна гэдгийг та гурвынхаа ярианаас бас ойлголоо. Бас нэлээ их ярилцлаа. Тэгээд хамгийн сүүлд нь би бас нөгөө нэг та хэдээсээ за Японд сурахаар ирж байгаа хүүхдүүдэд зориулаад үнэтэй зөвлөгөөнүүдээс өгөөч гэж хүсэж байна. За та сурах байгаа хүүхдүүд за энийгээ сайн хийчих юм бол та Японд ирээд алдахгүй гэсэн тийм зөвлөгөө байна уу? За нөгөө нэг сая ярихаа мартчихжээ. Нөгөө надаас бас асуудаг л да нөгөө дадлагжигч байгаад яаж их сургуульд сурах вэ гэж бүр айгүй олон хүн асуудаг. Тэгээд энэ талаар хэлэхэд би ч нөгөө нэг дадлагчдаар ажиллаад эндэх багшаасаа зөвшөөрөл авчаад тэгээд дадлагчдын хугацаа дуусгаас өмнө визээ солиулаад тэгээ шар хугацаа авчаад Монгол хараад тэгээ сарын дараа буцаж ирж ирсэн. Заавал нэг удаа харихгүй болохгүй. Тэгээд дадлагчдын виз чинь болохоор ерөөсөө 3 жил сурчаад дадлаг хийчээд сурсан мэдснээ Монгол руугаа хараад Монголдо хэрэгжүүлнэ гэсэн гэрээтэй байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө сурахаар ирж болохгүй. Тэгээд миний хувьд яаж тэрийг авсан бэ гэхээр манай багш айгүйх тус олсон. Намайг визээ солиулна гэхэд за ер нь бүтэхгүй байх гэжсэн ч гэсэн за юу ч гэсэн үзээд алдъя. Бүтэхгүй юм гэж байдаггүй гэж хэлээд тэгээд ийм урт А4-ийн бүр уртаас урт захаа нөгөө immigration лөө бичээд одоо манай багшаа ингэж оюутны солилцоогоор иржсэн. Тэгээд ийм чармаалттай ингэ сурч ирсэн. Тухайн үеийн одоо хичээлээ хийжсэн нүдэнд бүр ингэ харагдчихээн. Тэгээ Монгол Японы харилцааны сайн сайхны төлөө энэ хүүхдийг одоо сурахгүй л болохгүй. Тэгээ баг тэр багийн хүн уншаад нулимс тослуулахаар захаа бичээд тэгээд тэрний хүчинд би гарсан байх гэж боддог миний биз. Тэгээд дараа нь ч гэсэн маа нэг найз яг надтай адилхан нөхцөл байдалтай дадлагчдын бизнес солиулна гэд гараагүй багш бас адилхан захаа бичиж өгсөн. Тэгээ гараагүй. Ер нь тэгээ тухайн хүүхний бас нөгөө нэг тийм төрсөн зураг мурагч юм бас тиймэрхүү юмнасаа болдог баг. Тэгээд тэр үед бас би овоо гайгүй байснаа. Одоо бүр ингээд чангарсан байлээ. Дадлагчдын бизнес ерөөсөө сургалтын виз солихоо болцсон. Заавал хараад 6 сараас 2 жил бараг шахуу Монголдо байгаа сурсан мэдснэ. Одоо тэнцэнэ заад сургаад хэрэгжүүлчихэд буцаж ирнэ гэсэн нөхцөлтэй болсон юм бэлээ. Тэгэхээр яг хуу үнэхээр сурыг гэж бодож байгаа бол те болохгүй юм гэж юусоо байдгүй. Тэгээд юусоо үзээд алдах хэрэгтэй хамгийн гол нь тэрийг хэлмээр энэ да. Тэ яг хуу миний хувьд болохоор би ч нэг Японд биш Монголд нөгөө нэг бас их сургууль төгсөөд хэлний бас тодорхой мэдлэгтэй байсан учраас энд ирэхэд бол арай гайгүй лсэн л та. Миний хувьд бол тийм хэлэл сайн сурсан байхад болох. Хэл яаж сурж исэн бэ гэхээр яг их сургуулийн системтэй хичээл явж исэн ч гэсэндээ хувь хүний хувьд бол миний хувьд бол айгүй тийм дуу сонсох ч юм уу, аниме үзэх ч юм уу, кино үзэх ч юм уу. Энд чинь нөгөө ингээл нэг дүрмээр нүдэд ч юм уу те одоо ингээл энэ хувилбарыг ийшээ ингэж хувирна ингээл нүдээл цэвжлээд байхаас илүү зүгээр ингээд үзээд сонсоод ингээ яг кино үзлээ гэхэд яг Японд байгаа юм шиг хүмүүсийнх нь өдөр тутамд хэрэгэлтэй хэллэгч нь л энд явж байгаа шүү дээ.
Тэрийг ингээл байнгын үзэл дуу сонсоод кино үзмээр байсан ч үзээд ч юм уу тий. Ном унших гэсэн ч гэсэндээ эхлээд ойлгохгүй л дээ. Үсэглээд ингээд явсан ч гэсэндээ эхний нэг хуудас хоёр хуудас ингээд сайн уншдаг болоод ирнэ. Тэгэхээр ингээд ном уншнуу, дуу сонсноо, хөгжим сонсноо бүх юмаа сурах гэж байгаа хэл дээрээ одоо миний хувьд бол Японы хэл дээр болохоор явандаа чихэн онгоогоод ам чин өөрөө ярьдаг болоод дүрм харсан ч гэсэндээ энэ тэр үед гарч ирсэн дүрм байна ч юм уу. Тэр үед энэ хүн ингэж хэлж ирсэн ч гэдэг юм уу. Тийм авиндаа ингээд хороод ирдэг юм шиг надад бол санагдсан. Тэгээ үг цээжлэх гэсэндээ нэг бүрчлэн одоо за юм уу энэ бол унших гэдэг үг цээжлэх биш. Өгүүлбэрээр нь цээжлэх юм бол хон одоо шивэ аашта хон юм уу ч юм тий. Ингээ өгүүлбэрээр нь цээжлэх юм бол хүн чинь үгээр ярьдаггүй шүү дээ. Өгүүлбэрээр ярьдаг шүү дээ тий. Тэгэд одоо энд ирээд ч юм уу эсвэл хүмүүстэй харьцахад ч юм уу ном уншихад ч гэсэн тэр өгүүлбэр чи айлны газар явж л байгаа. Ямар хувилбараар яаж ордог гэдгийг бүгдээрээ ороод ирэх учраас дүрээр битгий нэхнүүдэрээ ханзаар битгий их тэгж нэрээ ханд ч гэсэндээ өгүүлбэр дотор оруулаад цэжлэх юм бол хамаагүй амархан цэжлэнэ. Тэгээ ер нь хилээ сурцсан байхад Японд алцахгүй дээ. Японд сурцсан байхад боломжууд ч байна гэсэн. Японд сурцсан байхад боломж магистрт ч явж болно гэсэн үг байна тийм ээ. Тийм ээ. За баярлалаа. За Цэнгээгээсээ сонсоод бас үнтэй зөвлөгөөг юм. Цэнгээ маань за доктор сурж байгаа хүн бас жинтэй зөвлөгөө өгөх байхаа. За би бас адилхан Японы хэлээ хамгийн нэгдүгээр сурах хэрэгтэй болов гэж бодож байна. За тэгээд хүн болгоны сурах арга барил өөр. За өөрийнхөө хамгийн одоо өөртөө тохиолсон арга барилыг сонгох нь одоо хамгийн зөв шүү. За зоологийн хувьд бол хөгжим дуу сонсоод кино үзээд одоо хэл сурах арга барилтай гэж хэлж байна. За миний хувьд болох юм бол би маш их ном унших дуртай. Тийм болохоор одоо өнөөдөр бас ном аваад ирсэн. Тэгэж яжэн би намаа болохоор орон уншдаггүй. Яг ингээд өдөр нь хуваагаад тэр өдрийнхөө одоо нормыг гэх юм уу тий нормыг уншаад дууссан бол тэгэл болчдөг. За тэгээд алхам тутамдаа одоо нэг үг цээжлэх гэж байгаа. За өгүүлбэрээр ч юм уу тий юм дэвтрүүд халааснаа багтахаар юм дэвтрүүд маш ихээр авч явдаг. Тэгээд хаа нэгэн газар номон дээрээс таарсан ч юм уу тий хүний ярьсан ч юм уу тэр бүхнийг тэмдэглэж аваад за яг ямар нөхцөл байдалд хэрэглэх үг байна тий хүндэтгэлгийг хэлэх ч юм уу тий яг ингээд төрөл төрлөөр нь хуваагаад тэгээд энийг одоо авч явдаг. За ном хамгийн их унших хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал нь гэдэг юм бол хэзээ ч өөрийгөө одоо хөшөрсөн ч юм уу те би одоо сурах байгаагүй одоо миний нас хүрэхгүй одоо би нэгэнт хөшин болсон би одоо сурахгүй хаа гэж бити бодорой. Ямар ч хүнд одоо сурахад оройтхгүй хүүхэдтэй байсан ч гэсэн яаж хийж байгаа цаг зав гаргаад сурахад юусоо оройтхгүй гэж одоо хэлбэр байна. За маш их баярлалаа. За өнөөдрийнхөө дугаартаа за Япон улсын Шига мужид амьдарч байгаа. За 3 мундаг судлаач оюутнуудыг урьж оролцууллаа. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж аваад за ярилцлаганд нь ороод за маш үнэтэй зөвлөгөө өгсөн та хэдтэй маш их баярлалаа. Ярианаас бол за тэтгэлгээр хэрхэн магистр докторийн зэрэг хамгаалж болох талаар бас ярьлаа. За зоологийн хувьд, байгалийн хувьд гэх юм бол за дадлагчаар ирсэн маш туршлагатай. За дээр нь Японд магистр хамгаалсан гэсэн туршлагатай учраас энэ хоёр талаар тийм ээ. За хэрхэн хувийн зардлаар магистр хамгаалах боломжтой байна. Мөн хэрхэн яаж дадлагчаар явах боломжтой байна гэдэг талаар маш үнэтэй зөвлөгөө өглөө. Тэгээ та гуравтаа маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Баяртай. Баяртай.